ард түмний өвмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Бүрэлдэхүүн сайдыг энийг ч нэр төвшүүлэхгүй. Төрлөө орчуулмааргүй. Төшөв рүү орчуулмаар болсоо байдаг шүү. Бид нар хамтдаа ялах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ялагдах ёсгүй. Харилцаа бүтээхэд би билээ. Орон дөрвөө үзэгчтэй энэ телевизээс хамтдаа та бүхэндээ баярлалаа. За лавгийн тойрон нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаарт улсын хурлын гишүүн, эрүүл мэндийн сайд, тогтмолын мөнгө сайхан оролцоход бэлэн болсон байна. За танд орой өндөргий. За орой өндөр. За таны ажил тавлаг уу? Ажил тавлаг, ажил ихтэй л. За ажил ихтэй. За өнгөрсөн 7 хоногт бас танаас салбартаа тантай холбоотой нэлээд олон асуух зүйлүүд гарч ирлээ. Тэгээ энэ 7 хоногийнхоо дугаарын зочноор мөнгө сайхан сайдтай ер нь эрүүл мэндийн салбарын нэг бодлого ямар хөө зөв рүү явж байна. Дээрэс нь энэ салбарт ингээд маш олон хүний одоо амь нас эрүүл мэндийг анхаардаг, хүн бүр анхаарж байгаа энэ салбарт нэг юм зарим асуух ёстой зүйлсүүд үүсээд байгаа учраас таныг нэвсрүүлэхтэй урьж авчираад байгаа юм аа. За хоёлаа тэгэл гол асуудал руу эхлээ орчид үзэгчдийнхаа сонирхож байгаа. За өнгөрсөн Баасан гарагт чуулганы хуралдааны дараа гэх үедээ за Эрдэнэхүй эмчийг хавдар судлалын үндэсний төвийн эмчийг захирлыг та өргөт ажилласан чөлөөлчихсөн. За энэ асуултаас эхлээд яагаад чөлөөлөв, шалтгаан нь юу вэ? Тэг ер нь нэгдүгürt яг гоо чөлөөлөх хэрэгтэй үгүй гэдэг асуудал ус яригдчихлээ. Тэгэхээр хавдар судлалын үндэсний төв маань хагас бие даасан буюу төлөөлөл өдөртөх зөвлөлтөө болж тэрвэрээ одоо ерхий захирлаа сонгон шалгаруулдаг энэ процесс нь бол эхлэегүй. Тийм учраас эрүүл мэндийн сайд шууд томилж чөлөөлөх хэрэгтэй. За тэр эрхийнхаа дагуу Эрдэнэхүй даргаыг үүрэгт ажиллаж төр орлон гүйцэтгэж байсан. Үүрэгт ажилласан чөлөөлсөн. Яг чөлөөлөх болсон гол үндэслэл шалтгаан маань бол ер нь хууль зөрч, төсвийн тухай хууль зөрчсөн асуудал байна. Хавдар судлалын үндэсний төвийн одоо нөгөө өргөтгөлийг одоо худалдаж авахтай холбоотой энэ өргөтгөл шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдаж авах энэ жил 6.5 тэрбум төгрөг төсөвт суугдсан. Сайдын багцд суугдсан. Тэгээ энэ төсвийг ямар нэгэн байдлаар одоо хавдар судлалын үндэсний төв рүү Эрдэнэхүй дарагт энэ төсвийг захиран зарцуулах тийм эрхийг шилжүүлсэн. Төсвийн ерөнхийлөн захирагчийн тушаал шийдвэр гаргах ёстой. Таны тушаал гаргах ёстой гэсэн үг. Ийм тушаал шийдвэр гаргахаагүй байхад хавдар судлалын үндэсний төв ерхий захирал маань өөрөө тушаал гаргаад худалдаа авах ажиллагааны газар руу тэр бичгээ яваад тэрийг нь үндэслээд худалдаа авах ажиллагааны газар одоо ингээд тендер зарласан гэдэг бичгээ хүртэл одоо бас эрүүл мэндийн яам руу ирүүлсэн. Тэг үүнтэй холбоотой зүгээр үүсэж байгаа асуудал нь юу гэхээр тэн дээр одоо нэлээд хэдэн эрентхэн эхо аппарат худалдаж авах юм чагсаалтаа бас тоног төхөөрөмжийн чагсаалтыг өөрөө эмнэлэг дээрээ баталсан. Гэтэл тэр худалдаа авалт зарлуулсан тоног төхөөрөмжийн эрүүл мэндийн яамн дээр одоо байгаа төсөвтөө багтагаад тэр эрентхэн эхо гэх мэтлэн энэ аппаратуудыг худалдаа авалтанд зарлагдсан байсан. Тэгэхээр одоо давхардуулсан юм үр ашиггүй зарлагыг гаргахтаа өөрөө төсвийн тухай хууль зөрчсөн учраас энэ маань өөрөө нэгдүгээр чөлөөлөх үндэслэл болчихж байгаа. Хоёрдугаар би ч одоо өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн сайдаар томилогдсноос хойш хавдар судлалын үндэсний төв дээр баг одоо 5 удаа очиж ажиллалаа шүү дээ. Баг зөвхөн хавдрын тусламж үйлчлэгээ байдаг юм шиг л ажиллалаа. Энэ хугацаанд бол одоо Эрдэнэхүй даргаыг дэмжиж бид нар хамгийн гол бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтүүдийг малцаа хийж энэ хавдар дээр очор дугаар болж байгаа. Одоо иргэд маань үнэхээр их зовж шít хавдар дээр хэдэн очиод оншоо тодруулах гэж хэдэн сар болдог, эмчилгээгээ хийх гэж олон сар болдог. Тэр энэ асуудлыг зэгцлэх, айл болох амьдарж байгаа бүс нутаг дүүрэг аймгаасаа тусламж үйлчилгээгээ авах, очор дугааргүй болох энэ бодлогыг хүчтэй хийж хэрэгжүүлж байгаа. Гэтэл энэ бодлого маань одоо өнөөдрийн хүртэл бас төдийлөх хүссэн хэмжээнд нэгдүгürt явахгүй байна. Хоёрдугаар тийм тусламж үйлчлэгийн хамгийн гол нэг юм улс төрчсөн ийм тоглолтлууд гарч байгаа мэт. Улс төрчсөн тоглолт гэдэг нь юу гэсэн үг вэ? Ийм зүйлүүд болоод байгаа. Би одоо энэ тэрийг одоо нэг тайлбарлаж хэлдэг юм уу. Одоо жишээ нь сая сүүл та сонссон нөгөө хавдар судлалын үндэсний төв дээр нөгөө судсан дотор ангиографийн нөгөө бөглөдөг хэрэгсэл юм тасалдлал байхгүй бол эмнэлгийн тусламж үйлчлэгээ тасалдлал гэдэг зүйл их яригдсан. Энэ яагаад асалдуу гэдэг ингээд судлаад ингээд үзсэн яг нэг тэр нийлүүлэгч байгууллага гайл хоёрын хооронд үүссэн юм асуудал байна. Гэтэ бусад эмнэлгүүд ингээд юм байхгүй болоод асалж өгөх хэрэггүй. Яг энийг хэрэгэлдэг улсын
1 2 3 дугаар эмнэлэг хэрэгжилж байгаа. Энэ хэрэгсэл маань 2 3 сарын нөөцтэй байж байгаа. Энийг зохион байгуулалтыг хийгээд тусламж үйлчлэгийг тасалбаргүй үзүүлэх боломж 100% байж байгаа. За тоног төхөөрөмжүүд, эхо, эрентгээний аппаратууд бас эвдэрлээ л гэж. Гэтэл эдрийг чинь жил болгоны баталгаа хугацаа сервис засвар үйлчлэгийг нэг гэрээ контрактыг хийж явах эрх нь тэр үндэсний төвийн дарагт байдаг. Энэ гэрээ контрактыг хийгээгүй. Тэгээд энэнийхээ доголдолгүй явуулах үйл ажиллагааг нь хангахгүй. Инхээр эн чинь эргээд тусламж үйлчлэгээ доголдох ийм асуудал үүсэх эрсдлүүд гээд эдгээр маань өөрөө эргээд нэг жоохон тийм улс төрчсөн асуудал болоо явчихж байгаа. Энэ одоо би одоо танаас асууя л да. За таны хэлж байгаагаар тэр аппарат дээр нь хэрэгтэй байгаа тэр тоног төхөөрөмж юмнуудаа аваагүй одоо ингээд нөөцгүй болчлоо гэж юм тийм ээ. За тэгсэн чинь энэ дээр ус төржөд байгаа юм нь юу вэ? Ажлын хариуцлага юм шиг надад бол сонсогдоод байна. Ус төржөд байгаа юм нь юу вэ? Албаар тэрийг авахгүй байгаад танд асуудал үүсгээд байгаа мó эсвэл өөр цаанууд бас ус төржил гэдгийг нь би нэг гайхаад байна л да. Харин энэ одоо зөвхөн хавдрын эмнэлэг дээр хэрэглээд ингээ хэрэглэхгүй одоо бусад эмнэлгүүд нь бас адилхан тасалдаад ингэж үйл энэ үнэхээр нөөц нь хомсдоо тасалдаад болохгүй асуудал байна шүү дээ. Гэтэл энийг болох боломж нь тэр хүнд байгаа, энэ боломжийг ашиглах тэр зүйлүүдээ бүгдийг нь мэдж байгаа хэрнээ энийг хийж гүйцэтгэхгүй хавдар дээр тусламж үйлчлэхээ ингээд тасалдж байгаа мэтэр харагдуулах, ойлгуулах гэдэг чинь цаана өөрөө энд хүнд ямар шалтгаан байна гэдэг ийм зүйлийг төрүүлж байгаа. Тийм учраас энэ эрүүл мэндийн байгууллага чинь хамгийн гол нь иргэдэд үзүүлж байгаа тусламж үйлчлэгийг чанартай тасалдуулахгүй үзүүлэх. Ямар нэгэн байдлаар энэ иргэд энэ дундаас хохирол үзэх юм бол энэ хамгийн их аюултай. Тийм учраас ийм эрсдлүүд маш ихээр үүсч ирж байгаа учраас ер нь энэ чөлөөлөх асуудлыг шийдсэн. Гэхдээ энийг бол одоо Эрдэнэхүй дарагт одоо энэ шийдэхээс 10 хоногийн өмнө та ийм хуулийн зөрчил гаргасан байна. Ийм асуудлууд үүссэн байна. Танд ер нь хариуцлага тооцож таарах нь шүү гэдэг энэ асуудлуудыг өөрт нь бүгдийг хэлсэн байсан юм уу те? Бүгдийг нь хэлсэн. Дээрээс нь тэр нэг 500 сая төгрөгийн эмийн татварын асуудал ярьсан шүү дээ. Тэр Эрдэнэхүй дарга хэлсэндээ л дээ. Танах тэрний 500 саятай холбоотой ямиг оруулж ирсэн. Би хууль зөрчиж болохгүй учраас үгүй гэдэг зүйлийг хэлсэн. За тэгээд та бас дуудаа загнасан энэ асуудлаасаа ер нь л болчуудаа гэсэн зүйлийг ярина л шүү дээ. Тэгээ энийг одоо эхнээс нь их сайн ойлгомжтой ярих хэрэгтэй. Энэ олон улс ингээд бас нэг үйл ажиллагаа явуулдаг энэ компаниас $2 сая буцалтгүй тусламжийг олж ирсэн. Тэгээд $1 сая нь одоо хөх уушигны хавдарт хэрэгэлдэг хамгийн сүүлийн үед имчилгээнд нэвтэрж байгаа хийм бай имчилгээний 5 төрлийн юмыг Швейцарын одоо дэлхийн үйлдвэр болох Roche гэдэг компанийн 5 бүтээгдэхүүнийг Монгол улс одоо баргийн Төв Азтай одоо хамгийн түрүүнд манай улс хэрэглэж байгаа юм. Энэ имийг оруулж ирээд хавдар судлалын үндэснүүд имчилгээндээ та нар энэ имийг хэрэглээ гэдэг өгж байгаа бидэд ямар нэгэн тийм төлбөр тооцоо байхгүйгээр. Тэгэхээр та хэд энэ имийг аваад энэ имээр тусламж үйлчлэгээ үзүүлээд үзүүлснийхээ эргээд даатгалаас гүйцэтгэлээр санхүүжилтээ авах учраас танай төсөв мөнгийг хэмнэж өгж байгаа учраас танай байгууллага энийхээ татварыг төлөх ёстой гэдэг ийм зүйлийг манай санхүү хөрөнгө оруулалтын газрынхаа тийм шаардлага тавьсан юм бэл. Тэгээд Эрдэнэхүй дарагтай би өөрөө дуудаж байна. Тухайн жилийн төсөвтөн суугаагүй зүйл юм шүү. Тэгээ энийг бол сүв дээр асуудал дахиад хууль зөрчсөн байдал руу орж ирэх юм шүү. Тэгэхээр нөгөө манай эрүүл мэндийн байгууллагч нь гүйцэтгэлийн санхүүжилт рүү орсон шүү дээ. Өөрөөсөө бас тодорхой хэмжээгээр төсөө бүрдүүлээд эргээд тэрийг захиран зарцуулах эрх нь байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол боломжтой зүйл. Гэхдээ миний хувьд бол энийг нь сонсоод эргээд энэ имийг хавдар судлалын үндэсний төвд нийлүүллээгээд тэдний төдийлөө ашиг гарахгүй байгаа юм байна. Тийм учраас энэ татварыг танах төлөх нь танад тохиролтой байна. Тийм учраас энийг танахаар төлөвлөхгүй. Энийг эрүүл мэндийн өөрсдөө шийднэ гэдэг зүйлийг Эрдэнэхүй дарагт одоо би уулзахдаа тэгж л хэлсэн. Тэгэхээр энэ $2 сая орж ирж байгаа ч өмнө нь 23 онд бас энэ компани $500 мянган буцалтгүй тусламж өгөөд
Тэгээд одоо чин зэрэг сайд Эрдэнэхүү дарга эдгээр нөгөө компаниудтайгаа бүгдээрээ 3-4-сэн гэрээгээ байгуулад бас иймээ оруулж ирж байсан. Одоо Эрдэнэхүү даргын гар үсгтээ гэрээ байгуулж исэн зүйл энэ ч байна. Харин л да. Тэгээ яг баримтыг харуулаад ярьсан дээр байна. Яг энэтэй л ижлэхэн процесс. Хоёр хийжсэн зүйлийг нь одоо хийгээч гэхээр боломжгүй гэдэг зүйлийг хэллээ гэж юм. Нэмэгдүүлээд Гэхдээ тэрийг Эрдэнэхүү даргыг нөгөө тэр 500 сая төгрөгийн татварыг бол юугаар бол би төлөвлөхгүй гэсэн хавдраар төлөвлөхгүй. Эдний тохиролтой байна. Тийм учраас эрүүл мэндийн яам өөрөө энийг шийдэх ёстой гэж. Энэ дээр бол ямар нэгэн тэр Эрдэнэхүү даргыг энийг төлөөр гэсэн тийм шахалтыг бол миний хувьд үзүүлээгүй. Тэгэд эн чинь өөрөө буцалтгүй тусламжаар аваад нэг 250 орчим хүнд үнэгүй хэрэгжилж байгаа. Ийм тариг хавдрын судлалын үндэсний төвд өгж байгаа байхгүй юу? Зүгээр ямар нэгэн тийм борлуулалт юм биш. Энд чинь буцалтгүй тусламжийг буцалтгүй тусламжаар нь хавдарт өгөөд 250 одоо уушиг хөхний хавдартай хүмүүст хэрэглээ. Энэ хүмүүсийн амьдрах насыг их уртсах нь маш сайн чанар юм. Энийг хэрэглээ гэд үнэгүй өгж байгаа л асуудал байна. Зөвхөн татварын асуудал ярих юм. Тэгэхээр энийг болохоор эргээд нөгөө нэг бизнес юм шиг байдлаар тайлбарлаад байгаа нь өөрөө буруу ойлголт байхгүй. Энэ одоо 23 он хийгдсэн гэрээ энэ Чинзоосад Эрдэнэхүү дарга өөрөө хамгийн гол нь юугаар зурсан гэж байна. Ийм юу вэ гэдэг нь? Энэ болохоор за ийм гэрээ. Энэ болохоор саяны удалтай авалт 24 оны гэрээ. Энэ нийлүүлэгч компани эдний албан ёсны дистрибьютор нь Монс компани учраас Монс наашаа тээвэрлээд Монгол улсад оруулж ирээд эмнэлэгт хүлээлгэж өгөх ажлыг Монсыг хийж байгаа. Энэ болохоор нөгөө байгууллагатайгаа байгуулсан нөгөө тусламжаар байгуулад ингээд ямар хэмжээний хэдэн төрлийн юм хэдэн ширхэг хэдэн сар хэрэглэхийг оруулж ирсэн бэ гэдэг энэ зүйлүүд нь бүгд ил тод ийм гэрээ контракттай 13 онд орж ирсэн байгаа энэ юм дээр үр нөлөөний ч юм уу эргээ судалгаа нь хийгдсэн. Одоо манай руу ч ингээд нэг юм маш олон төрлийн тусламж дээрээс нь санхүүгийн бас нэг зардлууд орж ирдэг. Тэгээд нөгөө тусламж гэдэг нэртэй орж ирдэг. Эргээд нөгөө татвар гэдэг чинь бол татвар төлөгчдийн мөнгөийг нь гаргаж өгнө шүү дээ. Энэ бол ингээд эрүүл мэндийн яам өөрөө мөнгөтэй байж гаргаж өгж байгаа зүйл биш шүү дээ. Үр дүн нь юу нь хэр байсан? Энэ тэгэхээр нөгөө 23 онд авсан юм нь биш. За. Энэ тусламжийн нэг газараас орж байгаа. Энэ болохоор шинээр одоо үйлдвэрлэгдэн гарч байгаа бүтээгдэхүүн. Гэхдээ олон улстай хэрэглэгдээд туршигдаад нөгөө олон улсаас нэг авах хөстэй патент зүйлүүдээ бүгдийг нь авцсан. Үр дүн маш сайтай. Одоо хамгийн гол нь уушиг хөхний хавдрын хүмүүсийн амьдрах насыг уртсгаж байгаа бай дархлаа хэмжлэгийн асуудал байна. Манай дээр байгаа хавдруудын бас төгөөмөл тохиолдлуудын нэг вэ шүү. Хоёр тохиолдлуудын нэг нь шүү дээ. Тэргүүл 5 хавдрын 7 хавдрын 2 нь. Тийм байна. Тэгэхээр бид нар цаашдаа Монгол улстай бүх төрлийн хавдрыг ямар нэгэн ойчрлуугаар хүнд суртал чирэгдэл байхгүйгээр одоо бүх төрлийн энэ шаардлагатай хийм бай дархлаа хэмжлэгийг Монгол улстай л хийдэг болгоё л гэдэг тийм зорилго тавьчихсан. Тулгамдаад энэ асуудал хавдар бол манай хамгийн том асуудлуудын нэг болчлоо. Энэ дээр хоёулаа төвлөрж ярина. Би сая таны ярианаас улс төрчүүд гэдэг зүйлийг хоёр ч удаа сонсчлоо. Тэгээд өөрөө тэрийг лавлж асууад байна л. Эрүүл мэндийн салбар, хүний амьнас, эрүүл мэнд, аж амьдрал, хөгс ихэх, амьдрах уугүй юу гэдэг зүйл дээр ингэж улс төрчин гэдэг зүйлийг би одоо та хэдийн хооронд яригадаад байхаар маш их гайхаад байна л да. Нэг хоёр дахь нь та бас ингэж нэг юм шийдэлчин гарангууд өөрөө улс төрчиж байгаа юм шиг харагдсан л да. Өнгөрсөн Баасан гарагийн чуулган дээр за Чимбүрэн гишүүн таяр бас нэг юм оруулж ирсэн асуудал дээр санал зөвөрлөлтсөн те тэр эрүүл мэндийн тэр чинь даатгуулагч талын төлөөлөл орж ирсэн үндэсний зөвлөлийн асуудал байсан шүү дээ. Тэрэн дээр маргаад чуулган дуусаад чөлөөлцсөн л дөө. Та тэгээд Чимбүрэн гишүүний одоо ойрын хүн за магадгүй тэр хүнтэй хамт ажиллаж энэ хавдар судал гэдэг эмнэлэг дээр тэр хүнийг дараагаар байжгаад явсныхан дараа болоод явсан гэдэг ч юм уу те. Тэр агуулгаар нь Чимбүрэн гишүүнтэй л ойлголцоо ангуудаа гарч ирээд хүнийг ажлаас нь халаа ичж байгаа юм шүү. Тэр тийм байхгүй л дээ.
Би ер нь энэ эрүүл мэндийн салбарыг нь улс төрчлөлтөөс хол ойлгох ерөөсөд маш их тийм сонирхолтой. Тийм одоо хүсэл эрмэлзэлтэй гэх юм ааш. Тэгэхгүй бол энэ эрүүл мэндийн салбар улс төрчихөөр л эргээд иргэнд хүрж байгаа тусламж үйлчлэгээ доголдох амнаас эрүүл мэндэд охирол үзүүлчих гэдэг учраас би бол энэ тал дээр улс төрчлөлтийг одоо байхгүй байх хэрэгтэй гэж үздэг хүн. Ер нь огт байхгүй байх хэрэгтэй салбарч та. Тий. Гэтэл зүгээр чин бүрийн жишээ одоо нэг энэ нөгөө нэг их үүсвэр худалдаа авалтаар орж ирж байгаа эмтэй холбоотой асуудлаар маш олон зүйл ярьж байгаа чи зөвхөн сая энэ өнгөрсөн 5 дахь өдрийн чуулган дээр ярьсан зүйл биш шүү дээ. Энэс яриад өөрөө мэдээлэл хийгээд лайв өмнө яриад мэдээлэл хийгээд энийг буруу гэдэг зүйлийг их удаан хугацаанд ярьсан. Тэгээд би одоо гинт яг 5 дахь өдөр чуулганы дараа шууд чөлөөлж байгаа зүйл биш. Тэрнээс 10 хоногийн өмнө Эрдэнэгүй дарах тайм хууль зөрчсөн байна. Тийм учраас одоо энэ дээр хариуцлага тооцоосоор харгалгаа гэдгийг нэгдүгээр хэлсэн. Хоёрдугаар яг энэ улс төрчлөлтийн асуудлууд биний түрүү ярьсан тэр эмнэлгийн тусламж үйлчлэгээ доголдох эрсдлүүд 2-3 тохиолдол гарцсан байхгүй. Тийм учраас энэ дээр хурдан шуурхай арга хэмжээ авахгүй л дунд нь харин иргэн хохирох эрсдэл маш өндөр байгаа учраас одоо Эрдэнэхүү багш одоо хавдар судлалын одоо тэр эмч бол биш шүү дээ. Сургуульд ангаахын сургуульд ажиллаж исэн багш хүн. Сүүлийн 5 жил хавдар судлалын үндэсний төвийг удирдах байгаа. Энэ хүнийг яг хавдрын нарийн мэргэжлийнх нь эзэмшсэн хавдар судлалын үндэсний төвдөө 14-5 жил ажилласан Монгол Японы эмнэлгийг удирдсан удирдлагын туршлагатай яг тийм хүнээр нь одоо сольж тавьсан. Адил сайхан. Тэгээ адил сайхан эмчээр тавьсан. Та хэд мэн нэг зүйлийг бас бодох. Сүүлийн 5 жил манай улсын хавдрын тусламж үйлчлэгээ яг яаж сайжирч байгаа гэдэгтэй. Ард иргэдийн хүлээгдэл, чирэгдэл, бухимдал энэ зүйл үнэхээр багасчгүй. Удирдлага зохион байгуулалт үнэхээр сайн байгаад ард иргэдийн сэтгэл ханамж өндөрсчгүй гэдэг энэ зүйлийг бас нөгөө талаас нь сайн бодолцох хэрэгтэй. Тинчээ яалтчгүй шинжлэл удирдлагын зохион байгуулалтын өөрчлөлт орж иж миний тавиад байгаа зорилго маань биелэхээр байгаа. Энэ зүйлүүдийг би өнгөрсөн сайд болсноос хойш 5 удаа газар дээр нь очиж ажиллаж эмнэлгийн ажилдаа уулзаж үйлчлүүлж байгаа хүмүүстэй ярилцаж энэ зүйлүүд төр бүгдэн дээр нь мэдэрсэн. Энэ зүйлүүдийг засаж залруулж ингэж хамтарч ажиллах зүйлийг Эрдэнэхүү дарахтаа одоо байнгын л ярилцж байсан. Орон нутгаар явах, гадагшаа явах томилтын үеэр авч яваад ийм байна. Энийг ингэж өөрчлөх, ингэж засах гэл бүх зүйлийг хэлж ярьж ингэж зөвлөж исэн боловч яг газар дээрх өөрчлөлт шимжилт байна. Яг миний хүснээр яваагүй. Тийм учраас би энэ ард иргэд төрж байгаа хавдрын тусламж үйлчлэгийг энэ оны төгсгөлөхэд одоо ямар нэгэн төвөгч хэрэгдэл очир дугааргүй болох тийм зорилго тооцооллыг хийж ажиллаж байгаа учраас тэрэндээ хүрнэ гэж бодож байгаа. Тэндээ хүрэхийн тулд одоо бас тодорхой шийдвэрүүдийг бүрийн эрхийнхээ хүрээнд гаргаж ажиллана гэж бодож байгаа. Ажлын шаардлага хангахгүй дээрэс нь яг энэ хариуцж байгаа ажлынхаа талбар дээр акц дэвшил гаргахгүй байгаа учраас чөлөөсөн гэдэг зүйлийг л товчхондоо та хэлээд шүү дээ. Тэр олон талын үнцэг байна. Яг өдөр яг чуулганы дараа асуудал явчихоор ингээ мэдээж олон өнцгөөс улс төрд явж байгаа хүмүүс бол харах байх л та. Энэ Чимбүрэн гишүүний талаар ярьсан дээр хоёулаа нэг энтэй холбоотой зүйлсийг ярьчихсан. Таныг нэг юм тендергүйгээр сонгож шалгуулалтгүйгээр тэг өөрөө бараг тэр үйлдвэр дээр нь явж очиж үзэж хар танилцж байгаа Солонгосоос бараг лобби дуудлаад юм уу да. Баахан им оруулаад ирсэн байна гэдэг зүйлийг маш олон удаа хэлсэн. Энэ асуудлыг өнгөрсөн чуулган дээр ч ярьсан л. Энд яг юу болоод байна? Энийг одоо ингэж үндсээр нь ярихаар манай улсад чинь одоо нөгөө чанаргүй юм байна. Зарим төрлийн юмнууд хэд их өндөр үнэтэй байна. Энийг н ард иргэд авч хэрэгжилж санхүүгийн хувьд зарим нь чадахгүй байна. Зарим нь хэрэглээд үр дүнгүй байна гэдэг ийм асуудлууд манай улсад их үүсэж байгаа шүү дээ. Энэ зүйл ч угаасаа байгаад байгаа. Тийм учраас энийг засаж залруулах ажлуудыг хийж байгаа. Тэрний тулд одоо Чимбүрэн гишүүний өөрөө ахлаад батлуулсан одоо ийм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль өнгөрсөн 10 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн шүү дээ. Энэ хуулийн дээр нь яг ингээд тодорхой заагаад өгсөн байна. Одоо яг зүйл заалтын одоо юугаар нь харуулах юм бол энэ чи одоо бүх зүйл заалтууд нь байгаа. Гадны одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн хатуу зохицуулалттай улсуудаас
үйлдвэрээс шууд хилцэл хийх замаар одоо имийг одоо үйлдвэрлэгчээ шууд худалдаж авч болно гэдэг ийм нэг заалт энэ хуулийн дээр нь байгаа. За нөгөө талаасаа засгийн газрын 42 дугаар тогтоол гэж өнгөрсөн чин зөрөг сайдын гарсан энэ тогтоол байна. За энэ дээр бол одоо бас энэ гадны улсаас үйлдвэрлэгчдээс шууд хилцэл хийх замаар одоо энэ имийг ингэж оруулж ирж энэ имийн асуудлыг шийдэчээ гэдэг энэ тогтоол. Энэ одоо би одоо нэлээд удаан хэрэгжилж байгаа учраас жоохон хуучирч энэ засгийн газрын тогтоол нь олон улсын чанарын шаардлага хангасан журам бодлого тухай. Олон улсын чанарын шаардлага хангасан хүний ийм эмнэлгийн хэрэгсэл, био бэлтгэл, вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчид эсвэл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдаж авах журмыг хавсралт ёсоор баталсахаа гэдэг 42 дугаар тогтоол байна тийм ээ. Хавсралчин дээр нь маш тодорхой бүх журам нь байна тийм ээ. Ийм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн дээр 36-гийн 1-2 дээр олон улсын чанарын шаардлага хангасан имийг ингэж худалдаж авч боллоо гэдэг бас. За 36-гийн 1-2 олон улсын чанарын шаардлага хангасан хүний ийм эмнэлгийн хэрэглэгдэхүүн био бэлтгэл вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс эсвэл олон улсын байгууллага эмийн зохицуулалтын үнэлгээгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх ухий байгууллагуудтай гадаад улсаас шууд болон дамжуулан худалдан авах бол гэдэг заалт байна. Тийм 24 оны 6 сарын 5-ны өдөр орсон. Тэгээд энэ хуулийн заалт энэ тогтоолуудыг үндэслээд ингээд хийгдэж явж байгаа ажил юм байна. Тэгээд тэр Жимбүрэн гишүүн ярьж байгаа нэг олон улсын байгууллагуудаас авахгүй яасан бэ гэдгээс тэр бол их зөв. Бидний энэ олон улсын байгууллагуудаас авах гээд судалгаануудыг хийсэн. Энэ судалгаанууд дээр ирж байгаа одоо жишээ нэгдсэн үндэсний байгууллага хүүхдийн сан бол бас энэ зарим улсуудад нэгдсэн худалдаа авалтыг хийж зохион байгуулж өгдөг. Тэрэн дээрх эмнүүд нөгөө ийм эмнүүдийг нийлүүлэх боломжтой гэж ирсэн эмнүүд нь болохоор манай улсад төдийлөн сайн өргөн хэрэглэгддэг. Тийм эмнүүд байсан. Нэгдүгээр, хоёрдугаар өргөн хэрэглэгддэг эмнүүдийг нь бид нар авч үзсэн. Ингээд нөгөө бидний гадаад саяны авсан үйлдвэрлэгчтэй хийсэн хилцэл үн хоёроо харьцуулаад үзэхээр тэгээ бидний хилцлээр хийсэн үн дахиад хэд дахин хямд байгаа байхгүй. Тэгэхээр бидний гол зорилго чинь юу вэ? Чанартай эмийг хямд үнээр оруулж ирэхийн тулд энэ хуулийн өөрчлөлтүүд энэ тогтоол шийдвэрүүд чинь гараад байгаа шүү дээ. Тийм учраас энийг хийж. За тэгээ нөгөө талаас нөгөө олон улсын тендер зарлахгүй яасан бэ гэж. Олон улсын тендер зарлахаар яг хуучин процесс мэн явна. Одоо жишээ нь манад хэлэгдээд яригдаад байгаа нэг эмтгэхийн чанар муутай хийм эмчилгээ хийлгээд дараа нь хордлого тайлахын эмчилгээнд маш их зардал өгж байна. Энийг солиоч гэдэг асуудалтай. Одоо нөгөө хавдрын эмнүүдийг гэтэл олон улсын тендер зарлахаар нөгөө саяны яриад байгаа юм чинь дахиад хямд үнээр ороод. Тэгэхээр тендерийнхаа хуулийн дагуу хямдыг авах бол энэ та хэдийн оруулж ирсэн биш нөгөө нэг хямд үнээр орж ирсэн имийг нь авах гэдэг шүү дээ. Тий, одоо яг нэг хуучин хэвэндээ үлдэх гэдэг байгаа байхгүй. Тэгээд нөгөө талаас Монголд үйлдвэрлэсэн бол давуу тал болно гэн. Тэгэхээр манад үйлдвэрлэж байгаа зарим юм дээр чинь үйлчлэгээ байхгүй байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр тэдгээр мань дахиад давуу тал болол ороод ирнэ. Бидний өнөөдөр авч хэрэгжилж байгаа юм тренд дээр чанарын ямар ч ахиц гарахгүй болчихж байгаа байхгүй. Би яг энэ нэмтэй холбоотой зүйлийг танаас асууад. Энэ манад нэг юм эмийн эмнэлгийн хэрэгслийн бизнес ерөөсөө дэлгэрчжээ. Одоо шулуухан л хэлээ. Одоо энийг хийдэг хүмүүс нь манай эмчнэр тэгээд дээрэс нь эмнэлгийн дарга нар эрүүл мэндийн салбарыг төлөөлж ажилладаг энэ улс төрд явж байгаа хүмүүс байгаад байна. Яг саяын таны хэлдгээр тэр хавдар дээр би нэг зүйлийг гайхсан. Надад тантай ярилцлага хийх өмнө нэг хүн гомдол ярьж хэлсэн байхгүй. Тэр хүн юу гэж хэлсэн бэхээр аав нь хавдартай. Тэгээд боломж болцоороо гэр бүлээрээ мөнгө цуглуулад сонголттой Япон, Солонгос, Тайван гэдэг ч юм уу те чанарын өндөр түвшинд байгаа химийн хорон бага тэр нөгөө нэг эмчлэх хавдраа эмчлэх процент нь илүү 80% ч юм уу энэ нэмийг авах гэхээр манад орж ирэх боломж байхгүй. Бараг л нуур хуураар яаж орж ирэх юм бэ улгаагаар гэдэг нэг онц. Саяын таны хэлдэг нөгөө бага үнэтэй энтгэхээс авцсан эмнүүд маань маш их химийн найрлагатай химийн бодисыг гаргах үйлчлэгийг дарах зүйл байхгүй. Нөгөө өвс ундаг дээрэс нь нөгөө хавдар эмчлэх процент нь 20-30% гэдэг юм. Ийм нэг зүйл би бүр энийг гайхаад бид нар ингээд сонголттой байж болохгүй юу? Боломжтой бол тэр үнэтэй юм авъя. Япон Солонгос. Боломжгүй бол энэ юм авъя. Тухайн иргэн надад ямар юм хэрэгтэй вэ?
миний гэр бүлийн хүнд ямар юм хэрэгтэй вэ гэдгээ сонгоод аваад хэрэгжилж болохгүй гэж үү? Бид нар яагаад ингэж заавал нэг юм хүчээр нэг юм төрөөс нэг хямд юм дээр очичоод энэ сонголтонд очиод эрүүл мэндээр хохироод байгаа юм. Харин тэгэхээр одоо яг энэ асуудлыг шийдэж байгаа. Одоо жишээ нэг иргэн Монгол улсад ингээд тийм имчилгээ хийхээр энтэг төркөл байна. Тэрийг нь хийлэхээр гаж нөлөө их байна. Тэгэд би солонгос яваад хийлгэж байна гэдэг. Ингээд солонгос яваад хийлгэж. Хийм имчилгээг ганц хийлгээд болчихгүй. Бараг 10 удаа яваа. Тэгэхээр тэр хүн 10 удаа дахиж солонгос руу сар болгон явах хэрэг гарч. Солонгосоос тэр имийг нь авч ихэр манай улсын эмийн бүртгэлд байхгүй, манай улсад орж ирэх боломжгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар зөвхөн тэр хүний хэрэглээг оруулж ирэх боломжгүй болчихж байна. Тэгэхээр бид нар яг л энэ асуудлыг шийдэж байгаа. Одоо хамгийн сүүлд бид нар 23 нэр төрлийн юм оруулж ирсэн. Сүүлийнх нь яг 5 төрлийн солонгос хийм имчилгээ. Энэ нь яг солонгосын зах зээл дээрээ байдаг эмнэлэгтэй хэрэгэлдэг энэ 5 төрлийн юм байхгүй. Тэгэхээр одоо яг энэ 5 төрлийн юм хэрэгэлдэг хүн солонгос руу явж хийх шаардлагагүй болчихж байгаа. Дотоодоос авах. Бид нар энийг нь харьцангуй хямд үнээр аваад хавдар судлалын үндэсний төвд нь нийлүүлээд өгчөж байгаа. Одоо ингээд бусад эмнэлгүүдэд хэрэглэх боломжийг олгоо. Энэ дээр яг энэ 5 төрлийн одоо үүний хувьд одоо зарим нь хямдарсан, зарим нэг нь баг зэрэг нэмэгдсэн ийм асуудал байгаа. Гэхдээ нөгөө энтхийг улсад үйлдвэрлэгдсэн гэж яриад байгаа нэг хамгийн их одоо нөгөө гаж нөлөө ихтэй гэдэг. Одоо яг хамгийн хэрэглэгддэг 5 төрлийн юм чинь энэ 5 төрлийн юм байхгүй. Энэ дээр одоо 5 төрлийн эмтэйгээ Солонгос улсаас хэдэн төгрөгөөр орж ирж байгаа. Хуучин хэдэн төгрөг байсан. Гэт ингээд эдгээр бүгд төр байж байгаа. Энэ хоёрын хооронд одоо ерөөсөө нэг 11 сая төгрөгийн зүрх байна. Гэтэл энэ чинь хэдэн 100 хэдэн мянган хүн хэрэгжилж байгаа ийм бага зүрх гараад. Гэтэл энэ чинь Солонгос явах маш олон явж хийм имчилгээ хийх хүмүүсийг хөнгөвчилж маш их эдийн засгийн хяналтыг манай улсад авчирж байгаа байхгүй. Явах боломжтой хүн байна, боломжгүй хүн байна. Боломжгүй улсууд нь байна. Тэгэхээр гэх мэтлэн бид нар яг энэ эвнүүдийг шийдээд өнөөдрийн байдлаар 23-ыг шийдсэн. Одоо Япон улсаас 8-ыг оруулж ирэхээр дахиад дараагийн төрлийн нэмэгдэх гэсэн үг. Одоо бид нар манай улс чинь ер нь 4,000 гаруй төрлийн юм тариа хэрэглээд байгаа шүү дээ. Энэ болгоныг бид нар өргөн хэрэглээтэй манай улсад үйлчлэгээ чанар муугаа өндөр үнэтэй байгаа тэр болгоныг барьж авч бид нар энэ бодлогоо хийж хэрэгжүүлэх байхгүй. Ингээд эх оны төгсгөл гэхэд бид нар чанаргүй байдаг, хэд өндөр үнэтэй байдаг энэ юмнуудээсээ бид нар салъяал гэдэг энэ том бодлогын эхлэл. Энэ ихтэй өнгөрсөн оны 9 сараас хийж хэрэгжиж эхлээд 11 сард эхний эм тарианд орж ирсэн. Сая 4 сард яг хавдрын 5 төрлийн юм орж ирж байгаа. Ингээд энэ үеэс л одоо нэг ийм нэг асуудал энд л их ашиг гарсан гараагүй гэдэг ийм зүйл зөрчлийн их ашиг байгаа юм шүү. Одоо тэрийг нь би одоо яг тогтоож өрсөн юм байхгүй болохоор би бол тэгээ та ер нь юу гэж байна гэж би бол хувийн хувьд одоо би та бол бас мэдээлэлтэй зарим зүйлсээ бол харж мэдчихэл байгаа гэж байна. Хувийн хувьд одоо өнгөрсөн 9 сараас хойш хавлаад би энэ бодлого ярьсан шүү дээ. Ийм процесстэй явж байна. Одоо ингэж би Солонгос улсад очиод үйлдвэрлэгчнээ уулзаад шинэ хуулийнхаа бодлогыг танилцууллаа гэд бүх мэдээлэл цаг тухайд яваал байсан. Ингээд 18 төрлийн ийм тариа өнөөдөр 4 сарын хүртэл орж ирсэн. Энэ хугацаанд ерөөсөө хуулийн зөрчил асуудал яригдаагүй. Сая 4 сард хавдрын 5 төрлийн юм орж ирсэн. Эннээс хойш л одоо хуулийн процесс зөрчсөн ийм асуудал үүссэн гэдэг зүйлүүд маань ингэж хурцаар яригдаад байгааг би бол үнэхээр гайхаж байгаа. Чин бүрэн одоо гишүүн эмч яриад байгаа шүү дээ. Хавдар дээр. Тэгэхээр энэ энтх дээр ямар нэг их ашиг байд юм уу юу? Та ер нь юу гэж бодож сонссон мэдсэн зүйл байна уу? Надад бол гайхалтай санаг. Энэ бол хүний эрүүл мэнд шүү дээ. Монголд хавдраар гэр бүлийн ямар нэгэн хүн өвдөөгүй хүн гэж одоо ер нь бараг байхгүй боллоо. Маш их асуудалтай байна. Жил тутам 8,000 шин тохиолдол бүртгэгдэж байна. Өдөрт 14 хүн хавдраас болж нас орж ийн гэдэг мэдээллийг би хамгийн сүүлд авч аваад байна. Таны мэдээлэлтэй зөрх хэсгийг нь бол мэдэхгүй байна. Тэг ийм зүйл дээр ингээд ойлголцохгүй ийм асуудал яриад байгаа нь би бол гайхал юм л та. Би ч одоо улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн учраас одоо бас тийм байж магадгүй гэдэг байдлаар ярьж одоо бас хүнийг харлуу. Та энэ тийм зүйл бол байж болохгүй. Та энд ингээд солонгосын компаниудаас ч юм уу энэ ямар нэгэн шууд худалдаж аваад байгаа тэр олон улсын тендергүй аваад байгаа зүйл дээр бас ирэх ашигын зөрчилтөө
явж байгаа юм шүү. Хэсэг хугацааны дараа асуудал үүсэл за нөгөө мөнх сайхан чинь энэ компанид ийм холбоотой байжээ. Энд ийм асуудал үүслэе гэж явах үедээ. Энэ дэр бол хууль хяналтын байгууллагууд бас хяналтаа тавьж байгаа, шалгаж байгаа гэж би бол тэгж харж байгаа. За тэгээд дээрэс нь энэ чинь би хилцэл хийгээд үнийн тогтоогоод би үйлдвэртээ гэрээ хийгээд оруулж ирээд байгаа зүйл ерөөсөө байхгүй байхгүй. Би бол зүгээр хууль манад ийм хуулийн өөрчлөлт гарсан. Та хэдэд ингээд манад ийм боломж байна гэдгийг сурталчилж өгөөд гадны эмийн үйлдвэрүүд манай ийм эмнэлгийн хэрэгслээ агентлагтай харьцаад тэр агентлаг дээр энэ үйлдвэрүүдтэй харьцах процессууд яваад үнийн хувьд ингээ харьцуултыг хийгээд хамгийн боломжийн зөв нь энэ байна гэдэг сонголтоо хийгээд дөрвөлсөн гэрээ хийгээд энэ манай улсад орж ирж байгаа шүү дээ. Эрүүл мэндийн яам дээр төрийн нарийн бичгийн дарга гэрээ зурж байгаа. Даатгалын ерөнхий газар санхүүжилт өгж өөрөө зурж байгаа. Дээрээс нь гадны үйлдвэрлэгч маань зурж байгаа. Ийм эмнэлгийн хэрэгслийн агентлаг зурж байгаа. Маш олон талын оролцоотойгоор энэ зүйл маань бүтэж байгаа байхгүй. Тэгээд дээрээс нь энийг одоо оруулж ирээд энэ хөнгөлсөн үнийг нь даатгалаас аваад байна гэдэг энэ буруу ойлголтыг бас өгөөд байгаа байхгүй. Одоо энэ бодлогын хүрээнд орж ирсэн тэр чихрийн шижигийн сахартай хүмүүс уудаг юм байна. Хов хүн Германаас нь 60,000 төгрөг гардаг байсан бол одоо 6,000 төгрөг төлдөг байсан. Би одоо харьцуулж харуулах гэдэг энэ нэмийг нь аваад ирсэн байна. Дээрээс нь даатгалын маш их хөнгөлөлт гарсан. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалын сангаас бид нар 900 сая төгрөгийн хэмнэлт хийж байна. Ингээд энийгээ хийгээд бид нар энэ бодлогоо үргэлжлүүлж сайн явах юм бол 30 орчим тэрбум төгрөгийн хэмнэлтийг даатгалын сангаас хэмнэлтийг бид нар бас хийх ийм тооцоол гарсан. Иргэдэг Германаас гарч байгаа бол дунджаар нэг 6 дахин хямд одоо гарах зардал нь багасна гэдэг тооцоол гарсан. Сахарын жил бол сар болгоо авч уудаг сахарын Германаас гардаг мөнгө нь 10 дахин багассан. Нөгөө зүрхний асуудалтай шигдээс болоод стенд тавиулсан хүмүүс сар болгон уудаг нөгөө цус шингэлдэг юм ба шүү дээ. Энэ цус шингэлдэг юм 70,000 төгрөг төлдөг байсан бол одоо өнөөдөр 10,000 төгрөг төлөд авдаг бол 6 дахин багассан. Гэхдээ энэ чинь одоо яг бидний хийж хэрэгжүүлээд байгаа бодлогын чинь бодит үр дүнгууд нь гараад ард иргэдэд хүрээд байгаа байхгүй. Ахмадуудын тэтгэврийн 5 төгрөгөөр сахарынхаа эмийг авч ууж чадахгүй нэг сар нь алгасдаг байсан бол одоо тэр чинь 60 биш 6,000 болчоор сар болгон яг өөрийнхөө уух ёстой норм хугацаанд ингээд уугаад явж штэ. Тэгээд энэ бодлогыг яагаад үүсэх болсон шалтгааныг ойлгох бүх хууль дүрм нь батлагдсан, тогтоол юм гарцсан. Ийм л хууль номын дагуу явж байгаа зүйл, хууль номын зөрчил байвал хуулийнхын байгууллага шалгадаг байгууллагаар сайхан таныг өгсөн байлээ л дээ. Тэг шалгуулаад тариу юм хараад ирэх баг. Энийг өмнө нь ингээд та сайд байсан хүн дээ. Энэ салбарт сайдтай болсны дараа бас ингээд муусан ерхийлэгч зөвлөж явсан хүний хувьд. Тэгээд өөр өмнөх бас хүмүүс ч гэсэн энэ өөрчлөлтийг яагаад хийгээгүй юм бол маш олон хүн тэр чанаргүй имийг ууж маш олон хүн тэнд эрүүл мэндээр охирч байгаа шүү дээ. Яагаад ингээд танаас салбар энэ юм одоо бол хийгээгүй байж байгаа. Одоо л хийж байгаа. Эсвэл одоо л харж байгаа юм уу, мэдж байгаа юм уу? Тий яг энэ мэтлэн маш олон зүйлүүд манай салбарт байна. Одоо маш их өөрчлөлт, шинжилэл хийх шаардлагатай. Өмнөх сайд багтаа энэ зүйлийг харж л байсан. Гэтэл энэ чинь хамгийн гол нэг том хуулийн өөрчлөлт орж иж боломж нь бүрж. Өмнөх одоо миний 6 сар гарсан сайд хийхэд тэр хугацаа чинь ер нь ковидоос өөр юм анхаарах үнэхээр хэцүү тийм цаг үе байсан шүү дээ. Тэгээд энэ хуулийн өөрчлөлтүүд маань явагдаад хийгдээд хууль маань батлагдаад өнгөрсөн оны 10 сарын 1-ээс л хэрэгжиж эхэлж. Тэгээд энийхээ бид нар үр дүнгийг гаргах одоо бидний энэ процессоо зөв явуулах, хурдан явуулах энэ асуудал руугаас анхаарч эхлээд байна. Гэх мэтлэн бид нар засаж залруулах асар их зүйл байна. Хийх хэрэгтэй байна. Бодлогын тогтолцооны өөрчлөлтүүд. Гэтэл энэ хийж байгаа ажлууд маань маш их хүмүүсийн ашиг сонирхолтой их тулж байна. Одоо их олон талын ашиг сонирхлууд орж ирж байна. Энэ болгоныг л даван туулахад үнэхээр цаг хугацаа орж байна. Асуудлууд их үүсэж байна. Тэр ашиг сонирхол гэдэг зүйл төр чинь л хүний эрүүл мэнд байгаа гэж бодохоор л үнээр харамсалтай санагдаж байна л да. Танай салбарын хувьд бол. За хоёулаа бодлоготой холбоотой зүйлсийг ярина. За дээр нь энэ нэг юм хүмүүс бас нэлээд сонирхож байна. Энэ нэг батчулан эмчтэй холбоотой зүйл байна. Та ч гэсэн бас энэ дээр бас байр суурь илэрхийлээдсэн. Ер нь энэ батчулан эмчийн одоо нэг 2.5 жилийн ял авцсан энэ асуудлыг салбарын сайдынхын хувьд
мэрэгжил нэгтэй эмч хүний хувьд юу гэж харж байна. Бид нар ингээд хүний төлөө явж исэн хүндээ ингээд орон шоронд оруулаад ял өгөөд явчих юм уу? Миний цаана гол алдаа нь ерөөсө бодлогоо саяын хувь шиг боловсруулж чадаагүй та хэд ажиллаа хийгээгүй юм байл шүү дээ. Журмаа батлаагүй, хуулиа батлаагүй, наривчл заагүй юм байл. Тэгээ ер нь яг зүгээр Батчулуун эмчийн тухайд нэг олон нийтэд ил болж анхаарал татж байгаа нь одоо бас энэ зүйл болчиход байна л да тий. Нүж одоо сүүлийн 2 жилийн хугацаанд одоо 20 орчим эмч одоо бас ингэж ял шийтгүүлсэн баг. Эмнэлгийн тусламж үйлчлэгийг үзүүлснийхээ төлөө би бол одоо Батчулуун эмчид ямар нэгэн байдлаар юм ял оногдохгүй байх гэдэг тийм бодолтой байсан. Тэгэд эргээд ингээд шүүхийн одоо шийдвэрүүд гараад ирэхээр энэ шүүхийн шийдвэрүүд ямар нэгэн дүгнэлтөх шүүхийн шийдвэрийг өгөөсөх ингээд үзэл бодлоо илэрхийлэх чинь миний хувьд бол одоо ингээд улсын хурл засгийн газрын гишүүнээ шүүхийн гаргасан шийдвэрийг өгөөсгөх гэдэг чинь засгийн газар энэ шүүхтээ ямар нэгэн байдлаар тийм ихтгэлгүй гаргасан шийдвэртэй нь одоо санал нийлэхгүй гэдэг ийм том зөрчилдөөний асуудал гарах болов. Тийм учраас энэ хууль ном бид нар дээдлэх ёстой. Хуулиа дээдлэх зарчмаа баримтлах ёстой. Ямар нэгэн байдлаар тэр шүүхийн дараагийн шатны шүүхэд гарах шийдвэрт нөлөөлөх үс хэмжээний ийм асуудлуудыг хэлж ирж болохгүй. Хувийн нууцтай асуудлуудыг бид нар ямар нэгэн байдлаар нийт дэлгэж мэдээлж болохгүй шүү дээ. Тэгэхээр энийг зарим хүмүүс мэн жоохон буруу ойлгоод намайг одоо ингээд Батчулуун эмчийн асуудал анхаарал хандуулахгүй байна. Ер нь тоохгүй байна гэдэг чинь дурхаад байгаа юм шүү да. Нэг тийм асуудал яриад байгаа. Миний хувьд бол одоо эрүүл мэндийн салбарынхаа энэ үүсэж байгаа энэ асуудлыг суурьаар нь шийдэх зүйл рүү маш их анхаарал хандуулж байгаа. Бид нар нэг удаагийн кейс тохиолдол юм байж болно. Энэ алдааг давтчих болохгүй. Алдааг давтахгүй тул бид нар хуулийн өөрчлөлт хийх ёстой. Бусад улсуудын тийм учраас бусад улсуудын хуулийг судалж үзсэн. Ер нь эмнэлгийн мэргэжлийн тухай хууль гэж байдаг. Тэрэн дээрээ энэ эмч эмнэлгийн мэргэжлүүдтэй холбоотой хууль эрх зүйтэй холбоотой асуудлыг бүгдийг шийдсэн байдаг. Тийм учраас өнгөрсөн оны 9 сараас хойш энэ хуулийн дээр ажиллаад одоо ингээд үзэл баримтлаа батлуулаад, парламентээр байрлуулад намрын чуулганаар өргөн барих хэмжээнд одоо сая парламентын гишүүн болсноос хойш л энэ дээр ажиллаж байна. Ингэжээж бид нар цаашдаа олон эмчнэр маань ийм асуудал орохгүй. Хуулийн цорхоогоос болоод энэ ял авж байгаа энэ байдлыг зогсоох, энэ суур өөрчлөлтийг хийх ёстой гэдэг рүү явж байгаа. Нөгөө талдаа бид нар одоо энэ хуулийн цорхоогоос болоод манай эмч эмнэлгийн мэргэжилтэн Батчулуун эмчээс өсвөлээд нэг ч хүн одоо хохирохгүй байх ямар боломж вэ гэдгээ бүхэл тал дээр нь одоо ажиллаж байгаа. Гэхдээ бүхэм одоо хууль тогтоох дээд байгууллагын одоо хүмүүс маань эргээд тэр хуулийнхаа зарчмаа сайн баримтлах ёстой. Тэгжээж эн чинь одоо хууль засаглалдаг ийм улс байх учраас энэ дээр нэлээд бодолтой л хандах ёстой гэж бодож байгаа. Энийг одоо бас ингээд нэг улс төржүүлэх, дэвргэх энэ дээр ямар нэгэн тийм одоо попрол явагдах юм. Эн чинь байж болохгүй ёс зүйн асуудал шүү дээ. Энэ зүйлээс бид нар ер нь аль болох татгалзах ёстой гэж бодож байна. Таны саяын хэлсэн тэр 20 гаруй эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснээсээ шалтгаалж ял авах, шүүхэр орох нөхцөл байдал үүслэе гэж дээ. Энэ 20 тохиолдолд яг бүгдээрээ яг Батчулуун эмчийн хүнд тусламж үзүүлээд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснээсээ болсон уу? Эсвэл гарч байгаа мэдээллүүдийг харахад бол ихэнх нь нөгөө авилга албан тушаал гэж ингээл явждаг. Танаа одоо газрын дарга нарын чинь агентлагийн дарга нарын чинь ингээл ачаал аваа явждаг ийм нөхцөл байдал байдаг шүү дээ. Тийм зүйл байна уу энэ тоо дунд? Би болохоор тусламж үйлчлэгээтэй юм ярьж байгаа. Яг тэр 20 бол тусламж үйлчлэгээтэй холбоотой юм. Авилгал албан тушаалтай хэрэг бол энэ дээр бол ялаа авах ёстой, шийдвэрлэх ёстой. Энийг барьж байгаа зарчим эмч эмнэлгийн ажилтнууд одоо ямар нэгэн одоо хариуцлага хүлээх ёсгүй гэдэг зүйл яриаггүй. Эмнэлгийн тусламж үйлчлэгийг үзүүлэхдээ ямар нэгэн байдлаар санаатайгаар хохирол учруулахыг одоо хүсээгүй тохиолдолд эрүүгийн хуулиар ялаа авах ёсгүй л гэж. Одоо энэ 20 тохиолдлуудаас аваад үзэх юм бол ийм байдаг байхгүй. Согтуугаар явж байгаад хүн дайрж гэмтээгээд амь насыг нэрсдүүлчихэд тэгээд тэр хүн мэдээж түрүүн тусламжаар ингээд эмнэлэгт хүргэгдэнэ. Тэгэхэд тэр
хүмүүс яадаг вэхээр хуулийн зорх ашигладаг. Тэр хүн эмнэлэгт амьд хүрэгдсэн. Тэгэхэд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой энэ дээр асуудал байгаа гэж ярьж ээж энэ тал дээр маш олон зүйлүүдээр явж хуулийн цорхойг ашиглаж ээж тэр согтуу явж бод хүний амьнаас хохироцсон иргэн эмчтэй ял хуваалцдаг байхгүй. Ийм л зүйл одоо манай нийгэмд эрүүл мэндийн салбарт байгаад байгаа байхгүй. Манай эрүүл мэндийн салбарын одоо хүнийг эрүүл одоо байлгах, эмчлэх эрхтэй ч гэсэн өөрсдөө бас эн чинь одоо үүрэгтэй ч гэсэн өөрсдөө бас эн чинь одоо эрхээ эдлэх ёстой шүү дээ. Гэтэл энийг юм зөрчиж байгаа зүйлүүд цөөнгөө маш их гараад байгаа байхгүй. Энэ зүйлийг суурьаар нь бид шийдэхгүй болохгүй л гэдэг тийм байр суурь. Таныг бас нөгөө хүүхдүүдтэй нуулж явахдаа бас жоохон зохимжгүй байр суурь илэрхийлжтэй гэж би ярьслахыг харж ирсэн л да онгор зүйлгээд охин илэрхийлсэн бэл. Уучлалтгүйхаас өөр арга байхгүй ч гэдэг. Уучлахгүй нь гэдэг чинь ерөнхийлөгчөөс л хүсдэг зүйл. Дээрээс нь би энийг хийсэн маа намайг өршөөнө үү гэдэг ч юм уу ийм агуулга. Тэгээд тэр хүний шүүхийн шийдвэр чинь дуусаагүй одоо дээж хүүхдэр явж байгаа. Тэгээд дээрээс нь ингээд танаа зөвлөл гэж байдаг юм байл шүү дээ. Энэ зөвлөлөөс чи ингээд балбын ёсны нэг дүгнэлт гаргаа өгч чээ. Энийг шүүхтэр хэрэглэхэд ч гэсэн бас хэрэг болох юм шүү дээ гэхээр одоо энэ дүгнэлт гараад нэмэргүүдээ гэдэг зүйлийг хэлсэн байлаа. Тэгээд эдгээр энэ байр суурьд чи харахаар бас жоохон хатуурхуу хандж гинүү гэж олон нийт бол үзэл хараад тань дээр бас асуудлууд яриа л л. Тэгээ энэ дээр яах вэ? Би одоо тэгээ нэг иргэнтэй уулзсан асуудал бүр ингээд нэг дэлгэрэнгүй ярих нь бас нэг ёс зүг байх. Тэгээ би ямар нэгэн байдлаар хэвлэл мэдээлэл ярьслах өгөх гэж тэр хүмүүстэй уулзааг байхгүй. Ер нь би нэг эмнэлэгт твтэд гарандаа мэсцэл хийлгсэн. Тэгээд дөнгөж 3 онцод гарч ирээд тэгээд уцаасаас нэг уулзах хүсэлтэй байна. Тэгээд би бүр амралтын өдөр хагасаа өдөр дуудаад уулзсан л та. Тэгээд энэ дээр зүгээр ер нь процессын юу болсон бэхээр ер нь Батчулуун эмчийн маань одоо нэг биеийн байдал нь бас нэг тийм сайн биш байна. Бид нар ер нь нэг жоохон хугацаа алдах юм бол их илүү их эрсдэл өндөртэй болох юм шүү. Одоо бас ингээд дээд шүүхийн процесс маань хэрэг удах юм. Тэгвэл бид нар ер нь жоохон нэг өршөөлөө өсөд ингээд илүү биеийнхээ байдал ингээд ач холбогдол өгөөд явах юм бол зүйтэй болох болов та хэдтэй энэ тал дээр бас санал солилцоод бас цаашдаа ямар арга хэмжээ авах үгээ та хэдтэй ярилцъя гэж би ингээд дуудсан юм аа л гэдэг зүйлийг хэлсэн. Түүнээс биш ямар нэгэн байдлаар тэр бичиг цаас гаргаад нэмэргүй одоо тэр одоо ингээд процесс одоо хүлээхээс өөр аргагүй гэдэг тийм зүйлийг яриаг. Тэгээд өөрөөсөө бол ерөн зүгээр нөгөө илэрхийлдэг үзэл бодлоо илэрхийлээд бид нар одоо ингээд ямар нэгэн гин буруутай зүйл хийгээгүй учраас ял шийтгэхүлгүй өнгөрөх тэр байр суурин дээр хатуу байна гэдэг зүйлээ илэрхийлэхээр нь за тэгвэл одоо хэдүүл ингээд дараагийн дээд шатны ингээд процессуудыг л одоо ингээд хүлээж л таарах юм байна даа л гэдэг ерөнхий агуулга яриа минь нэг ийм л одоо ийм том агуулгаар ийм л явсан. Зүгээр миний хувьд нөгөө нэг бас хагалгаанд ороод тэр чинь нөгөө удаагүй байсан учраас жоохон зөөр мөөртэй байсан. Тэрийг буруу ойлгосон байж магадгүй. Би тэгээ тэр хэдэд хэлсэн бас одоо яг зүгээр би зүгээр иймч хүн эрүүл мэндийн сайд яг хууль эрх зүйн хүн биш учраас одоо миний хувьд зөвхөн хууль эрх зүй талаас нь өчр дутагдaltaй зүйл гаргасан бол одоо суучлаарай. Тэгээ би бол одоо миний бол үзэл бодол Батчулуун эмчтэйгээ одоо битээр чинь нэлээд ойр дотно ийм улсуудаа тийм учраас миний үзэл бодол бол та хэд ижлэхэн байгаа шүү л гэдэг тийм л юм болсон л доо. Яг агуулгынхаа хувьд тэр хэд маань зүгээр ингээд нэг өнгөц дүгэлт хийсэн байж одоо бас магадгүй л. За энэ асуудал үүссэн үндсэн шалтгааныг засахаар хууль өргөн барьсан одоо өргөн барих процесс үргэлжлэж байна гэж таны ярианаас ойлгох нь зүг үү те. Та сая яриандаа ер нь ингээд асуудал гаргасан, авилга авсан, албан тушаалын хэрэгт холбогдсон бол одоо шүүхээрээ ороод шалгадах газраараа шалгуулад асуудлаа шийдэх ёстой гэдэг зүйлийг хэлж штэ. Та ингээд ер нь ийм шүүхтээр очих магадaltaа шалгахтаа явж байгаа хүнийг агентлагийнхаа дараагаар
томилж байгаа нь хэр шудраг ёсонд нийцэх зүйл юм бэ? Ерөнхий сайдынхаа бариад байгаа авилгатай тэмцэж байгаа бодлоготой энэ юу нийцэх юм уу? Би инколд гэдэг хүнийг асууж байна л да. За. Гэхдээ одоо томилготой одоо нөгөө процедурын дагуу явсан зүйл шүү дээ. Энд чинь нөгөө авилгалтай тэмцэх газраас энэ хүн энэ албан тушаалд очиход ямар нэгэн ашиг сонирхол байна уу? Асуудал байна уу энэ хүнд гэдэг ийм бичгийг явуулаад авилга албан тушаалын ямар нэгэн тийм зөрчил алгаа энэ хүнийг одоо энэ юун дээр томилоход одоо ямар нэгэн тийм зөрчилдөх юм алгаа гэдэг тийм авилгатай тэмцэх газрын бичигч мөнх сайхан сайд тийм авилга албан тушаалын асуудал алга гэдэг зүйл биш шүү дээ. Ашиг сонирхлын зөрчил байна уу? Хамааралтай кампани байна уу? Энэ эрүүл мэндийн салбарт энэ хүн орж ирэхэд болох уу болохгүй юу гэдэг зүйлийг л асууж байгаа болохоос энэ хүн авилгатай байна уугүй юу гэдэг асуулт бол биш шүү. Таны наад тайлбар бол би бол биш л гэж бодож байна. Тэгээ яагаад ингэж томилж юу? Ер нь жоохон өөр хүн үнэхээр танаас салбарт байхгүй болчиход байгаа юм уу? Дэд сайд нь ер нь томилох процесс нь саяны одоо яг процессыг дагуу явсан. Тэгээд ер нь зүгээр яг хүнийхээ хувьд бол одоо 2-3 жил эрүүл мэндийн сайдаар ажилласан. Эрүүл мэндийн даатгалын сан яагаад ийм доголдолд оров юу болов гэдэг ийм зүйлийг маш сайн мэдж байгаа хүн. Тийм учраас эргээд энийг одоо бас засаж залруулах юм өрсөн хугацаанд хоригдлуулсан дуршлагаа ашиглаад ингээд энэ дэр одоо бас нааштай шийдвэрүүдийг гаргаад ажиллаж боломжтой хүн гэж миний одоо хувийн зүгээс бол тэгж үзсэн. Доголдуулсан хүмүүсийн нэг нь очиод доголдлыг засна гэж үү? Доголдсон процессыг сайн мэдж байгаа байхгүй. Тэгээ цаашд нь юу хийх ёстой гэдэг зүйлийг өргөн зургаар нь би бол харсан байгаа л гэж бодсон. Энэ томилох дээр та нэг хэвлэлд өгжсэн ярилцлагыг би харсан л да. Би биш ингээд хэрэглэхээс оруулж ирээд энийг томилсон штэ гэж зүйл ярьсан. Тэр та энэ хүнийг томилъя гэдэг зүйлийг яриаггүй гэж үү? Та нэг тийм зүйл хэлсэн тэр мэдээлэл бол олон хэвлэл авсан да. Тэгээ тэрийг би нөгөө засгийн газрын хурлаар орж томилогддог гэдэг. Тэгээд тэр хүнийг одоо энэ дээр томилно гэдэг энэ зүйлийг хэрэг эрхлэхээс оруулж ир танилцуулаад засгийн газрын хурлаар танилцуулагдаад засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг штэ. Тэгээд тэндээс шийдвэр гаргаад томилогддог тэр процесс хийсэн. Тэр чинь нөгөө төрийн албаны хуулиар явж байгаа л да. Таны санал ороогүй гэж үү? Томилын энэ хүний гэдэг санал хэрэг эрхлэх рүү энэ хоосон энэ орон тоон дээр ер нь тэр томилыг хэлэхдээ би бол одоо төрөний хэлсэн байр суурь дээр л бас энэ хүн бол одоо бас ийм туршлагын үед болж байна. Тийм учраас энэ хүнийг одоо энэ дээр томилоход миний хувьд одоо татгалцаад ах зүйл алгаа гэдэг байр суурь байсан. Яг инх болд гэдэг хүн дээр гол асуудал байгаа юм биш шүү. Үгсэн сайдаа гол нь асуудалд ороод шалгагдаад яг өмнөх эрүүл мэндийн даатгалын ерхий газрын дарга нь бас авилгатай тэмцэх газарт саатуулагдсан шүү дээ. Энд ингээ авилгатай холбоотой асуудал байна. Дээрээс нь авилгатай холбоотой зүйлээр албан тушаалын асуудлаар шалгагдж байгаа хүнийг хариун тодорхой болоогүй байгаа л да. Нэг бол тэр буруутай гэж гарна, нэг бол буруугүй гэж гарна, шүүхийн шатандаа очих уу очихгүй гэдэг ард нь маш олон асуудлууд хүлээгдэж байна. Одоо ингээд томилцсон ажлаад хийгээ явж итэл авилгатай тэмцэх газар прокурор руу хэрэг нь очоод прокуророос шүүхтэр очоод энэ хүн ял авал та ер нь мэдээж чөлөөлөх л байх л та. Гэхдээ ингээд ийм томилгоо хийсэн танд ер нь ямар нөхцөл байдал үүсэх бол та энэ бодож үзсэн үү? Засгийн газрын хууль дээр чинь таны оролцоо байгааг ингээд 14-ийн 3 дугаар зүйлийн 2 дээр бичсэн байгаа шүү дээ. Тэр яг тэгээд яллагчаар татагдаад юм уу ийм процесс явж байгаа гэдэг тийм мэдээлэл надад бол байгаагүй. Яллагчаар татагдсан шалгагдж байгаа шүү дээ. Тэгээ надад бол тийм мэдээлэл байна. Гэт хөвлөлөөр яваад тэр газар чинь дараа нь таныг томсны дараа очиод асуухад тийм ээ энэ хүнийг шалгаж байгаа энэ асуудлыг шалгаж байгаа гэдэг зүйлийг бол хэлж ийсэн шүү. Та тэгээд ерөн зүгээр нэг юм би шудраг ёс гэж та бүхэн танаа намын дараа яриад байгаа болохоор энэ зүйлийг асуугаад нэг хоёрд таны яг хэлсэнчлэн хүний эрүүл мэнд дээр тоглосон ийм эрх ашиг яваад хүний эрүүл мэнд дээр тоглосон бизнес яваад байгаа энэ зүйлийг бас нэг цэгцлэх гээд ийнү гэж танаас би хараад байгаа учраас л энэ зүйлийг ингэж асуугаад байгаа юм л да. Тэгээ одоо миний одоо гол зорилго тэр шүү дээ. Тэгжиж энэ одоо хүсэж байгаа ажлууд маань хурдан явах юм байл л дээ. Энэ эрүүл мэндийн даатгалын сангийн өмнөх биш эрүүл мэндийн даатгалын ерхий газрын өмнөх дарга нь баригдаад асуудал шийдэгдээд яваад байгаа шүү. Энэ дээр ер нь юу болсон? Та энэ зүйлийг ер нь мэдээлэл нэгтэл чаруу. Ямсрун гэдэг дид сайд байсан хүн тийм ээ.
Тий одоо би шүүхийнхаа шатанд явж байгаа л гэж тэгж сонссон. Тэрнээс хойш мэдээлэл. За энэ эрүүл мэндийн даатгалын ерхий газар энэ ингээд өмнө нь хөдөлмөрийн хамгааллын хамтаа хамт байж байгаа энэ эрүүл мэндийн даатгалыг ингээд салгаад танаа ямар ороод ицсэн. Тэгээ өнөөдөр нөхцөл байдал ер нь хүнд байна гэх та сая ч гэсэн доголдсон гэд ярианда дурдчихжээ. Ер нь энэ сангийн асуудал ямар хөө төвшөнд байна гэд ерхий газар хүртэл бүх асуудал болсон. 2 3 дарга нь асуудалд орцгоосон юм байна. Даатгалын сан маань яаж нөхцөл байдал яхаар. Яг одоогийн нөхцөл байдалд бол тийм хүнд байдалд орсон зүйл алга. Бид нар өнгөрсөн хугацааны энэ алдаа нүүдийг засаж залруулад явж байна. Ер нь өнгөрсөн 3 жилийн хугацаанд маш их тоглолтод орсон. Энэ тоглолт маань ер нь өнгөрсөн оны сүүлээс энэ сарын эхнээс ер нь арилах тал руу орж байгаа. Тэрний үхээр одоо нөгөө ковидын үед энэ санхүүжилтүүд маань даатгалын сангаас хэтэрсэн санхүүжилтүүдийг олгоод явуулсан. Шууд олгоод 21 оноос хойш. Тэрнээс хойш тэгээ дараагийнх нь онд нь эргээд энэ илүү болгосон санхүүжилтөд нөхөх биш. Дахиж нэмж ийм илүү санхүүжилтүүд гараад ирсэн учраас сая 24 онд гэхэд 24 оны төгсгөл гэхэд нэг 400 гаруй тэрбум төгрөгийн ийм хасах балаас ийм асуудалд орсон байсан. Тэгээ энэ дээр нь нэлээд менежментүүдийг хийсэн. Тэгээ энэ дээр одоо нэг сайдын багцаас хэмнэлтийг хийгээд нэг 35 орчим тэрбум төгрөг гадны зээл байсан энэ зүйлийг буцалтгүй тусламжуулгаад нэг 70 тэрбум төгрөг ингээд 100 тэрбум төгрөг даатгалын санд төвлөрүүлээд тэгээд дээрэс нь оны эцэс рүү нөгөө тусламж үйлчлэгийн зайлшгүй шаардлагатай биш тусламж үйлчлэгээнүүдийг бид нар хязгаарлахаас өөр аргагүй төрсөн. Тэрийг хязгаарласан. Эндээс бас бид нар нэг 100 орчим тэрбум төгрөгийн хэмнэлтүүдийг хийгээд ингээд эргээд энэ оны төсвийг бид нар 320 орчим тэрбум төгрөгээр 16 орчим хувиар нэмэгдүүлсэн. Тэгэд үлдсэн одоо үр төлбөр гэдэг нь эмнэлгүүдэд өгөх төлбөр баг. Эрүүл мэндийн даатгалаас эмнэлгүүдэд өгөх энэ үр төлбөрийг барагдахад зарцуулагдаад энэ оны даатгалын сан чинь нийт 2.3 их 80 ийм төгрөгийн санхүүжилттэй. Одоо энэс нэг 7-800 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт нь гарчихсан. Одоо 1.3-4 орчим тэрбум их 80 төгрөгийн санхүүжилт эрүүл мэндийн даатгалын санд байгаа. Энийгээ бид нар эрүүл мэндийн байгууллагуудтай яг хэд хэдэн төгрөгийг гэрээ их юм бэ? Тэр гэрээгээ тодорхой болгоод сар сард ингээд санхүүжилтийн нөгөөд явъя гэдэг энэ процесс эрүүл мэндийн даатгалын ерхий газар дээр явагдаж байгаа. Ингэж явахгүй болохоор бид нар ямар нэг хяналтгүй замраагүй санхүүжилтийг өгж явж байгаад оны төгсгөл рүү очихоор санхүүжилт байхгүй болчиход байгаа. Санаа хосчиход байгаа шүү дээ. Оны төгсгөлийнхаа сарын санхүүжилтүүдийг өмнөх сар руугаа татаж хэрэглээд өнгөрсөн 3 жил бол тийм байдалтай явж ирсэн шүү дээ. Одоо таны ярианаас ингээд санхүүжилтны хэвийн дээрэс нь санд нь мөнгө байна гэж штэ энэ он тавигдсан. Одоо ингээд нөхцөл байдлыг газар дээр нь сурвалжлаад үзэхээр эмнэлгүүд жагсаалт гаргацсан, код гаргацсан, даатгалаар одоо үзүүлэх ч юм уу даатгалаар хагалгаанд орох зүйлс ингээд бүр сарын хүлээлттэй ийм нөхцөл байдал байгаад энэ ингээд мөнгөгүй биш юм бол ямар шалтгааны үндсэн дээр ингээд иргэдэд хүндрэл учруулад байгаа юм. Өвдсөн хүн бүтэн сар хүлээнэ гэдэг чинь маш хүнд шүү дээ. Миний одоо хэвэн гэж ярьж байгаа нь болохоор зүгээр энийг үгүйсгэж. Одоо нэг эрүүл мэндийн даатгалын сан хоос уртсан, дампуурах чинь гэдэг энэ зүйл бол энэ байхгүй гэдэг зүйлийг хэлж байгаа. Түүнээс чи эрүүл мэндийн даатгалын сан тусламж үйлчлэгээгээ ямар нэгэн ковотгүй хязгаарлалгүйгээр санхүүжилт үзүүлэхэд асар их дутагдaltaй байна. Одоо өнөөдөр манай эрүүл мэндийн даатгалын сан энэ оны төсвөн дотоодын нэрвийн 3 баггүй. Гадны улсууд энэ дээрээ судалгаагаа хийгээд тооцоолоо хийгээд бүх зүйлээ гаргацсан байт. Доор хаяж дотоодын нэрвийн 6% төржиж эрүүл мэндийн тусламж үйлчлэгийн санхүүжилтийн асуудал ер нь зэгцэрж эхэлнэ гэдэг. Тэгэхээр бид нар одоо тэр доод хэмжээнээс нь 2 дахин бага санхүүжилт байгаа учраас л бид нар ковод тогтоогоод хязгаар тавиад байгаа. Түүнээс одоо гүйцэтгэлийн санхүүжилт гэдэг чинь ямар нэгэн тийм ковод тавьж хязгаар тавихгүй байж үндсэн тогтолцоо маань зөв хэрэгжиж биелэлээ болох хэрэгтэй байхгүй. Гэтэл өнөөдөр тийм хэмжээний мөнгө байхгүй байгаа учраас бид нар жил болгон энэ дотоодын нэр бүтээгдэхүүнд эзлэх хувиа 1% нэмэгдүүлээд явъя л гэдэг төлөвлөгөө гаргаж байна. 26 онд бид нар 4% төргий 28 он гэхэд ингээд 6% дөөрье. Тэгжээж эрүүл мэндийн
салбарын асуудал шийдэгдэх нэ гэж. Нэг хувь гэдэг чинь ойролцоогоор хэд орчим гэж ер нь нэг их 80 орчим. Нэг их 80. За би бас дахиад одоо нэг түрүүн хэлсэн зүйлээ дахиад хэлхээс өөр аргагүй болж байна. Эрүүл мэнд төсөв гэдэг чинь бол татвар төлөгчдөөс бүрдэж байгаа мөнгө. Энэ мөнгийг боловсрол эрүүл мэнд дэд бүтц гэдэг зүйл рүү төр ерөнхийдөө дахин хуваарлт хийж ин гэсэн үг шүү дээ. Эндээс хамгийн чухал зүйл нь бол эрүүл мэнд тэгээ боловсрол байх гэж миний хувьд бол гарч байна. Энэ дээр ингээд мөнгөний нэмэгдүүлээд иргэдэд нэг ингээд би нэг имээ авах гэсэн юм мөнгө нөхөхгүй байна. Алуу их чинь нэг үзүүлэх гэсэн, ах нэг үзүүлэх гэсэн. Миний хүлээлэг сарын дараа байна гэд ийм нөхцөл байдалгүйгээр нэг юм 2 их 80 төгрөгийг тавиулаад шийдээд явчих боломж одоо яг салбар удирдах байгаа хүний хувьд энэ төсвийг тавиад батлуулдаг хүний хувьд байхгүй байна уу? Манай их хурл дэмжиж өгөхгүй байна уу? Засгийн газар энэ дээр бодлогоо тодорхойлж чадахгүй байна уу? Таны зөвлөлтөө зүгээр салбар хөнгөхгүй гэдэг зүйлийг бол би бол сонсмааргүй. Ямар их хэмжээний мөнгө хулгаад гарч байгаа вэ? Төсөв яаж тэлж байгаа вэ? Хоёулаа мэдчихэж байгаа шүү дээ. 33 их 80 хүртлээ явцсан шүү дээ. Яг салбар удирдах байгаа сайдын энэ бол төсвөө нэмж батлуулах, олон улсын жишг рүү явуулах одоо хамгийн гол ажлынх нь нэг нь шүү дээ. Хамгийн чухал ажлын нэг. Энэ оны төсвийг одоо өмнөх онууд байгаагүй хэмжээгээр л амхандаа нэмэгдүүлсэн л дээ. Одоо энэ даатгалын сангийн алдагдал юм байна. Энийг одоо хэлж ярьж тайлбарлаж ойлгуулад энэ оны төсвийг өнгөрсөн оныхоос 320 тэрбумаар гэдэг чинь өмнөх онууд хийжээч ийм хэмжээгээр нэмэгдэж байгааг байхгүй. Тэгэхээр энэ оны хувьд бол одоо бас агцтай нэмэгдүүлж чадсан, ажлаа бас тодорхой хэмжээр хийж чадсан гэж бодож байна. Ингээд бид нар эх жилээс ахуулаад яг нэгээр хуваар нэмэгдүүлэх энэ асуудлаа ярья. Энэ дээр одоо ялангуяа эмч энэ салбарын гишүүд бас байна, 6 гишүүн байна. Бүгдөө нэгдэж нийлээд их хуралдаа, засгийн газардаа бүх энэ дуу хоолойгоо хүргээд нэмэгдүүлчих юм бол бидний асуудал шийдэгдэх нэ. Бид нар өмнө энэ гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоороо бид нар 21 онд шилжсэн байхгүй. Хүн одоо хүнд сайн үйлчлээд байвал одоо сайн мөнгө авна шүү дээ. А энэний шилжихээс өмнө эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн мөнгө нэмэгдээл байдаг. Тусламж үйлчлэгийн хүлээгдэл сайжирдгүү, сэтгэл ханам сайжирдгүү нэг ийм асуудал байсан байхгүй. Одоо бол тогтолцоо нэг зүв болоод голдрлоо бас нэлээд гайгүй болоод явж байна. Одоо санхүүжилтийн асуудлыг л үнэхээр шийдчих юм бол эрүүл мэндийн салбар зохицороо шийдэгдэх гэдэг байгаа байхгүй. Одоо нөгөө эмнэлэгт гүйцэтгэлээр нөгөөд ирэхээр тусламж үйлчлэгийг сайжруулж иж мөнгө аав. Хүмүүстэй маш сайн үйлчилж мөнгө аав. Ингээд бидний яг хүсэж байгаа зүйл чинь болох энэ тогтолцоо нь бол бий болчлоо. 25 оны таны төсвийн одоо эзлэх хувьас би одоо энэ яг энэ урсгал зардал гэдэг юм уу да тий. Энд яг хэдэн төгрөг байна? Хөрөнгө оруулалтанд хэд орцоо? Та нэг хувлаад хэлээд өгөөч. Нийт дүнгээ. Одоо ийм баг. Ер нь манай эрүүл мэндийн салбарын энэ оны төсөв 3.1 их 80. За тийм биз. За энэс 2.3 их 80-д нь даатгалын санд төвлөрсөн яг эмнэлгийн тусламж үйлчлэгэнд зарцуулагдсан гэсэн. За хөрөнгө оруулалт дээр энэ жил 60 тэрбум төгрөг. Энэ 60 тэрбум төгрөг маань төвлөрөл сааруулах бодлого орон нутгууд ялангуяа 45 тэрбум нь орон нутгуудад тоног төхөөрөмж хавдрын тусламж үйлчлэгийг энэ жилдээ сайжруулах гэдэг бодлого барьсан. Ингээд ийм тоног төхөөрөмж авах зарцуулагдах юм. За үлдсэн 3.1-ээс үлдсэн санхүүжилт нь болох нэг улсын төсвийн байгууллага байгаа шүү дээ. Жишээ нь цус хэлбэл судлалын үндэсний төв гэхээр ямар нэгэн гүйцэтгэлээр санхүүжих боломжгүй энэ дээр тавигдсан төсөв мөнгөөр энерги рүү зарцуулагдаж байгаа юм л мөнгө. За би одоо ингээд бодлогын хувьд танаас нэг дахиад 2-3 асуулт асууад үзье гэж. Энэ ингээд баггүй хэмжээний мөнгө тавигдаж байна. За таны үед сая 310 тэрбумаар нэмэгдчихэж байна гэж штэ. Ингээд энэ дээр танаа салбарын хувьд авч хэрэгжүүлсэн нэг зүйл бол энэ гүйцэтгэл буюу нөгөө эрхэндээ үйлчлээд эргэнээсээ эргээд энэ хүн болж чинь, энэ эмч болж чинь, энэ эмнэлэг болж чинь гэдгээс санхүүжилт нэмэгдээ явчихж штэ. Энэ эрүүл мэндийн салбарынхаа тогтолцоог ер нь бүгдээр нь өөрчилмөр юм шүү. Бидэд чинь ингээд их мөнгө тавьчихдаг. Барилга, эмнэлэг. За мэдээ шаардлагатай тоног төхөөрөмж рүү зарцуулна. Гэхдээ тэр нь асар бага шүү. Хавдар судлалын үндэсний төв маань эмрэ аппаратгүй одоо энэ 6 сард бүр гадны зээл тусламжаар авах гал байж байгаа юм байна шүү дээ. Австрийн. Ийм том эмнэлэг, энэ том асуудал дээр ганц юм дутчаад энэ тоног төхөөрөмж. Тэгэхээр ингээд нэг бодлого явж байгаа өөрчлөлт хиймэр юм шүү зайдаа. Бид нар ингээд эмнэлэг рүү, барилга руу,
хүн хүч рүү ингэж зарцуулбаш зарим зүйлийг нь магадгүй ингээд хувийн хвшил рүүгээ гаргах, зарим зүйл дээр нь төр оролцсон ч гэсэн гэдэг арай өөр байдлаар яваад ингээд явах хэрэгтэй юм шүү. Тэгэхгүй л ингээд асар их төсөв аваад тэрийг ингээд урсгал зардал руугаа зарцуулаад явчаад буруу хэмнэл, буруу үр дүнгүй бодлого руу яваад байгаа юм шүү. Та юу гэж бодож байна? Тэгээ миний хувьд одоо яг үнэхээр асар их мөнгө гэдэг чинь нөгөө түрүү дотоодын бүтээгдэхүүнд эзлэх хуваарь явна шүү дээ. Тэгэхээр олон улстай харьцуулахаар доод хэмжээнээс нь 2 дахин бага мөнгө байна. Тийм учраас энэ өөрөө манай салбарт яг бүр тийм асар их хэмжээний мөнгө гэдэг нь биш болчиход. Одоо жишээ нь нөгөө 20.3 их найдаас чинь 1 их найд 50 тэрбум төгрөг нь зөвхөн цалин мөнгөнд зарцуулагдаж байгаа байхгүй. Ийм ч имлэг ажилтны цалин мөнгө. Тэгэхээр энэ их тийм их мөнгө биш болоод яг манай улсын хэмжээ, салбарын хэмжээнд аваад үзэхээр бид нар хувийн хвшлүүдэд дэмжих бодлогуудыг өнгөрсөн хугацаанд явуулж ирсэн шүү дээ. Энэ ийм учраас одоо төр хувийн хвшлийн ялгааг арилгах энэ бодлогыг явуулж ирсэн. Тийм ч учраас энэ хавдрын тусламж үйлчилгээ чинь хувийн хвшлэр бас нэлээд хэсэг шилжсэн. Бусад төрлийн одоо нэг зүрх судас, хоол уусруулахын тусламж үйлчилгээ гэсэн хувийн хвшлэр рүү шилжсэн. Төвлөрөл тодорхой хэмжээгээр саарсан. Манай улсын хувьд бол ер нь бодлого нь бол их тодорхой болсон шүү дээ. Бид нар гүйцэтгэлийн санхүүжилт нь бол ерөөсө хамгийн зөв оновчтой байна гэдэг одоо өнгөрсөн хугацаанд хэрэгцээ энийг дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын байгууллагуудаас хийж хэрэгжүүлээд дүгнээд энэ ерөөсө зөв байна, яг зөв голдрол руу анхан шат руугаа санхүүжилт нь их явж байна. Ард иргэдэд эрүүл байх бодлого руу явж байна. Энэ бол зөв юм а гэдгийг тодорхой болсон. Тогтолцооны хувьд бол анхан шат, авалгаа шат гэдэг 2 шаттай. Өрх сумын эмнэлэг ингээд өрх сумын эмнэлгээс л авалгаа шат руугаа шаардлагатай бол очдог өрх сумын эмнэлгээ бэхжүүлэх бодлого сайн явагдаж байна. Сумын эрүүл мэндийн төвүүд нь улсынх байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь одоо хувийн хвшилтэй байна. Авалгаа шатлын төв эмнэлгүүд засаглалын хувьд хагас бие даасан байдал буюу төлөөлөл удирдах зөвлөлтөй байгаад өөрсдийнхөө бодлого шийдвэрүүдийг гаргаад явах нь хамгийн зөв юм а гэд өнгөрсөн хугацаанд судалгаануудаас бүгдээрээ гарцсан. Тэгэхээр бидний явж байгаа бодлого бол зөв. Одоо энийгээ гүйцэтгэлийн төвшөнд сайжруулах хэрэгтэй байна. Хоёрдугаар санхүүжилтийг нь яг хүргээд өгчих бол гэж. Дотоодын бүтээгдэхүүний 6% хүргээд өгчих юм бол эрүүл мэндийн салбарт байгаа асуудлуудад гарч байгаа зүйлүүд дээр бүх зүйл дээр одоо хариуцлагыг шууд одоо ингээд хүлээхэд бэлэн байхгүй бид нар. За нэвтрүүлгийн маань цаг бас төгсөж байна. Сүүлийн 2-3 асуултын та бас нэг товчхон хариулаад өгөөч. Сайд энэ зүгээр танаа салбар ингээд нийгмийн эрүүл мэнд гэж ярьдаг штэ урьдчилан сэргийлэх энэ чиглэл рүүгээ яг ямар бодлого барьж байгаа юм. Эмнэлгүүдийг хөгжүүлээл, эмнэлгүүд барайл, эмнэлэг барайл тэгэл ингээл тоног төхөөрөмж гэл ингээл өвдсөний дараах зүйл дээр нь бид бүхэн ач холбогдол өгөөл нь штэ. Яалтчгүй өвдөж байгаа тохиолдлууд нь их байна. Урьдчилан сэргийлүүл уг нь бас тэр ачаалт чинь үүсэхгүй байгаад хүн эрүүл байвал та бүхэн эмнэлгийн ажилчид ачаалттай байхаас ачаалал нь багасхаас гадна бид нар өөрсдөө эрүүл амьдрын штэ. Ямар бодлого баримталж эрүүл мэнд юм. Одоо ер нь өнгөрсөн хугацааны манай бодлогын алдаа. Ерөөсөө өвчнөхийн дараа эмчлийн эмнэлэг өрөө эмч бэлтгэдэг гэдэг ийм бодлого явсан. Одоо бид нар юу ярьж байгааг өвчин үүсгэж байгаа шалтгаан эрсдэл хүчин зүйлүүдтэй тэмцэе. Нэгдүгээр, хоёрдугаарт эрт илрүүлэг урдсан сэргийлэхээ тогтолцоог оновчтой зөв болгож бага зардлаар их өвчлөлийг одоо илрүүлдэг болгоё. Гуравдугаар тусламж үйлчилгээгээ аль болох хүн амьдарж байгаа бүс нутагтаа авах боломжийг олгоё. Монголдо эмчилдэг өвчин байхгүй болгоё гэдэг энэ зохиц бодлогыг хийж хэрэгжүүлж байгаа. Энийг эмийн зөвлөл гэж байгаа. За дээрэс нь Монголд орж иж байгаа эм дээр үнэхээр анхаарал хандуулж өөрчлөлт хийх шаардлагатай байна. Монголд худалдаж авж байгаа антибиотик за гадны өөр улсуудад очиод аваад ууж байгаа антибиотикийн үйлчлэгээ шал өөр байна гэж байгаа байхгүй. Өөр байгаагийн ч одоо ингээд биеэрээ мэдэрч байна. Мэдэрч байгаа хүмүүс олон байна. Тэгэхээр энэ нэг юм тэгсэн ирнэ хажуу оронд байгаа, ойр оронд байгаа улс орнуудтай харьцуулахад 2-3 дахин хүнтэй байдаг. Чанар нь 2-3 дахин муу байдаг. Бид нар чинь тэгээд тэр имийг уужил эмчлүүлэх гэж байгаа болохоос биш тэрэнд дадал болох гэж тэр имэнд мөнгө зарах гэж иргэд ер нь энэ олсон хэдэн төгрөгөө зарцуулаагүй л дээ. Энэ дээр ямар бодлого барихаар байна? Гайгүй сайн имийг нь оруулж ирдэг боломж болцоог нээгээд өгж болохгүй юу? Сонсголын үеэр бас ингээд бас нэг мап гэдэг шиг имийн мап гэдэг зүйл гарч ирсэн. Тэгээд ингээд сайд нарынч бас холбоотой байгаа л ингээд оруулахгүй энэ имийг гаргахгүй гэл таны энтэй адилхан зүйл яригдаад байдаг болчлоо.
Тэгээ бид нар яг энэ асуудлыг шийдэхийн тулд бас юмн дээр юм цогц бодлого хэрэгжүүлж байгаа. Тэрний нэг нь энэ нэг их хөөсвөрийн худалдаа авалт. Нөгөөх нь эмийн зөвлөлийг энэ шинэ батлагдсан хуулийн дагуу дахиад шинээр байгуулсан шүү дээ. Тэгээ бид нар гаднаас оруулж ирэх нөгөө юм оруулж ирэхдээ бичиг баримтын бүрдэлтийн шалгаал тусгай зөвшөөрөл лицензийг олгол оруулж ирэхээс аргагүй шүү дээ. Ингэж оруулж ирээд шаардлага бичиг заасны хувьд шаардлага хангасан юм эмнэлгийн хэрэгслийг оруулж ирээд тэгээд зарим нэг тодорхой шинжилгээнүүдийн лабораторитой хийя гэхээр лабораторийн мань хүчин чадал болохгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ лабораторийг олон улсын түвшинд хүрсэн стандартын лабораторио барьж байгуулах ажил байна эхэлсэн. Одоо ингээд 11 сард ашиглалтанд орох гэж байна шүү дээ. Тэгээд дээрэс нь энэ гадны хатуу зохицуулалттай улсуудаас орж ирж байгаа чанартай юмуд дээр лицензийг нь одоо хэлбэршүүлэн журмаар орлох хэрэгтэй гэдэг энэ ажил маань явагдаж байгаа. Нөгөө талаас энэ эмийн бүртгэлийн нэгдсэн том систем нь одоо ашиглалтанд ороод эхнээсээ туршилтынхаа бүртгэлүүдийг хийгээд эхэлж байна. Ямар юм хэдэн төгрөгөөр аль улсаар ороод ирв гэдэг үйлдвэрлэлийнхаа дугаараар бүртгэгддэг. Хаана аль эмийн сангаар дамжаад иргэнд хүрчв, манай улсын нөөц ямар байна гэдэг энэ бүртгэл мэдээллийнхаа тогтолцоог бид нар бий болгоцсон. Энийг өшөө сайн бэхжүүлээд тэгээ бидний нэг их хөөсвөрийн худалдаа авалтын бодлого чинь өөрөө саяны таны хэлээд байгаа бүх зүйлийг засах бодлого. Хувийн хвшлийг оруулж ирэх боломжийг олгоно. Хэрвээ тэд нэр зах зээлээс хамаагүй өндөр үнэтэй чанар муутай юм оруулж ирээд байвал тэрийг төр шууд бодлогоор эргээд хэдэн төгрөгөөр хаанаас авах боломжтой. Тэр боломжийг бүрдүүлээд хязгаарын тавьж өгдөг. Ийм л тогтолцоороо бид нар орж байгаа. Эхийн тулд энэ чинь нэг өдөр нэг сарын дотор өргөс авж байгаа юм шиг бүх юмыг ингэж шийдэх боломжгүй байхгүй. Хэсэг хугацааны дараа хоёулаа эргээл энэ асуудлыг нэгтлэл ярих нь дээ. За нэвтрүүлгийн маань цаг дуусч. Би танаас нэг сонирхоод асуугатай. Ер нь хамгийн сүүлд хизээ ингээд нөгөө яг сайдын хуваар албан ёсны төлөөлөлттэйгээ тий хэвлэл эмнэлгүйгээр биш гэдэг эмнэлгүүдээр орж алхаж орж төсөл байдлыг ер нь зүгээр ингээд хувийн үүднээс нөгөө эмчнэр эмнэлгийн дарга нартай хэлэхгүйгээр шатлын эмнэлгүүдээр орж үзв. Тийм тохиолдол ер нь хизээ байгаа уу? Яг зүгээр өөрөө дангаараа. Сая сүүл сайд болсноос хойш ороогүй. Ягаад гэвэл эхлээд дандаа нэг бүрэлдэхүүнт нутгаа явж байгаа. Бүрэлдэхүүнүүдтэйгээ явахдаа яг газар дээр нь ямар асуудлууд тулгамжийн ямар асуудлууд байна удирдлагатай танилцаад тэгээ эхлээд удирдлагын төвшөнд бас яамнаас танаа дээр ийм асуудлууд байна гэдгийг танилцуулаад энийгээ ингэж засаж залруулах хэрэгтэй гэдэг ажлуудыг хийлээ. 13 аймгаар явж аймгийн бүх нэгдсэн эмнэлгүүдээр нь орж ийн асуудлуудыг хэлцэж ярилцаж арга хэмжээнүүдийг авч ажиллалаа. За Улаанбаатарын хэмжээнд одоо баг бүх дүүргээр 2 дүүргийн эмнэлгээр ороогүй. Лавлгаа шатлалын төв эмнэлгүүдээс 1 2 3 дугаар эмнэлгээр орсон. Хавдар судлалын үндэслэл бүрэлдэхүүнтэйгээ дандаа нөгөө ажлын танилцсан ажилтай одоо яг ажлын уулзалт хийгдсэн гэсэн үг шүү дээ. Энэ аймагуд дээр нэр би төгсгөлтөнд тэгээд асуугаад байна. Хавдрын гэх юм уу эсвэл ямар нэгэн нарийн мэрэгжлийн шинжилгээ өгөхийн тулд ингээд хаа байсан завхны хамгийн арын сумаас энэ хавдарт ирээд хавдар судалт дээр үзүүлэх гэсэн чинь очрно сарын дараа. Тэгээ энэ нөхцөл байдлыг бид нар ингээд засаад тэр аймгийн орон нутагт нь шаардлагатай тоног төхөөрөмж мэрэгчлэнүүдийг нь бэлдээд өгөх юм боломж байхгүй юу? Бас л нөгөө төсөв дээр очиж унжиж гин үү? Хизээ энэ бодлогыг хэрэгжүүлэх үү? Наачаар нь төсөв дээр очиж унахгүй. За бид нар одоо аймагуудынхаа бүх шаардлагатай хавдрын төсвийн үйлчлэг үзүүлэх шаардлагатай бүх тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргаад худалдаа авалтыг зарлалцсан. За одоо энэ 7 сард бүх аймагуудад нийлүүлэгдэнэ. Хавдрын тусламж үйлчлэгээ үзүүлэхэд шаардлагатайгаа хүний нөөцийн зүтгэл 104 төрлийг одоо 104 хавдрын эмч хэрэгтэй байна гэдэг энэ тооцоолыг гаргаад энэ жил 64-нд бэлдээд эхэлсэн. Бидний ерөнхий нэг хавдрын тооцоол бол ийм байна. Одоо 21 аймагт бид нэр хавдрын тусламж үйлчлэгийг энэ жил 1 хувиар ахиулнаа. Үзэх нийт хавдрын тусламж үйлчлэгээр нийт хавдар дээр жилдээ 28% үзүүлдэг. Тэрний 1% нь аймагтаа үзүүлэх тоог нэгээр нэмэгдүүлнэ гэд энэ бодлогоо гаргацсан. Төвийн 6 дүүрэгт бас нэгээр нэмэгдүүлнэ гэд Баянгол дүүрэг төв нийцсэн, одоо Сэлэм нэгдсэн эмнэлэг нийцсэн, Хаанвал дүүрэг одоо 5 дахин илүү тусламж үйлчлэгээ үзүүлж ийн гэд бүх дүүргүүд бас 1% илүү ачааллыг авах боломж энэ оны эцэсгэд бүгдөө бий болчихно.
Ингээд аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгүүд нийтдээ 27% ачааллыг бууруулах боломж бий болчихж байна. Дээрээс нь бид нэр сая тэр хойд бүсийн Медпас гэдэг эмнэлгийг хавдар судлалын үндэсний төвийн харьяа болгож байгаа. Тинчээ нийт хавдрын тохиолдлын 8% ачааллыг тийшээ бууруулах боломжтой. Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын худалдаа авах тендерын зарлагдсан. Одоо 6 сард бид нар өргөтгөлийн барилгыг авна. Энэ дээр 10% ачааллыг тийшээ бууруулах. Одоо энэ нөгөө гишүүн асан бэлэгтийн барилга мөн үстэй, эмнэлэг мөн үстэй. Одоо бид нар хоёр эмнэлэг байгаа тендер. Тендер зарлагдсан байна. Энэ дээр яг ямар байгууллага нь орж ирээд ашигтай санал тавих нь тэрний дагуу явна. Улсын 1 2 3 дугаар эмнэлэг дээр хавдрын төв хоёр дээр нэгдсэн, 3 дээр нь одоо нэгдэж байна. Эдгээр маань 5% бууралтыг авна гэдэг. Ингээд бид нар энэ оны төгсгөл гэхэд хавдрын ачааллыг бид нар 53%-аар буулгана гэд 53%-аараа. Тий. Ийм тооцоолтоор бүх зүйлээ гээд ажлууд маань эхнээсээ яваад үр дүнд хүрээж явж байгаа. Тэгэхээр би энэ үр дүнгээ энэ оны төгсгөл 12 сарын 1-нд гэтэл би авна. Тэрний төлөө би одоо гарах шийдвэрүүд, тушаал шийдвэрийн юмудаа бүр эрхийн хөврөнд хийж хэрэгжүүлнэ л гэдэг тийм л. За үнэхээр тэр үр дүнд хүрээсэй гэж хүсэж байна. Тэгээ иргэд бид бүхэн маш их зовж байгаа зүйл бол энэ эмнэлгийн ачаалал, дараалал. За энэ ачаал дараалалаасаа нэмэгдээд тэр эмчнэрийн мэдээж стресс бухимдал байлгүй яах вэ? Тэгээ хүн хүч. За энэний цаана авилга. Тэгээд нөгөө танил тал гэдэг ингээд зөндөө олон асуудлууд үсээ явчихдаг. Би тэгээд таныг нөгөө хамгийн сүүлд хизээ яг өөрийн биеэр танилцсан мэхэр нөгөө олуулаа очоод сайдын төвшөнд очихоор бүгдээ нөгөө нэг шинэ халаадаа өмссөн ширээний бүтээлгээ солилцсон юмыг үзээд идэг. Эмнэлгүүдээр ороод яг иргэдэд тулгамдж байгаа зүйлийг та бас ингээд нэг сонсоод яваараа. Масс уулзалтууд руу бас ингээд очоод асуудлыг нь сонсороо. Вакуумчих зүйл бас ингээд сайд нарт улс төрчдийн төвшөнд бас гарчдгийг шүү. Тэнд үүсчээд байгаа бодит нөхцөл байдлыг л бууруулахгүй бол хоёулаа энэ бодлого ярьж олон зүйлсийг том зүйлсийг ярих нэмэргүй байдгийг шүү. Тэгээд урилга хүлээж авсанд баярлалаа. Нэрүүл мэндийн салбарт бол хийх өөрчлөлт олон зүйл байгаа. Үр дүн гараад эргээд энэ тухай эргээд харьцуулаад ярих боломж олдно байх гэж найдаж байна. За танд амжилт хүсье. За баярлалаа, амжилт хүсье. За баярлалаа үзэгчдээ энэ телевизтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Лавгийн тойрны хөтөлбөрийн энэ 7 хоногийн дугаарын төрөд өндөрлж байна. За бид бүхэн студид энэ эрүүл мэндийн салбартай холбоотой бодлогын асуудал. За сүүлийн үед бас үсээд байгаа зарим одоо олон нийтийн анхаарлыг татаад буй сэдвүүдийн хүрээнд Улсын хурлын гишүүн, эрүүл мэндийн сайд, тогтмолын мөнх сайхандаа ярилцлаа. Эх 7 хоногийн дугаараар эргээд уулзъя. Баярлалаа. Баяртай. Батулга ард түмнийг өөмөнд самуунд ийм үг үйлдэл гарна ч нэ би бас